Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ орой мэндийг хүргэж байна. За өнөөдөр бол онцгой өдөр. Өнөөдөр бол Монгол цэргийн баярын өдөр. Дан эрчүүдийн одоо Монгол эрчүүдийн баярын өдөр ингээд эрчүүдээрээ дөрвөлээ суугаад нэвтрүүлгээ хүргэнэ. За сайхан баярлж байна. Юу те нэг Монгол цэргийн гэхээр зарим хүмүүс бас жоохон янз бухимдаад идэгин тий. Орчин цагийн зэвсэгт хүчин үүссний гэж үссний баярын хэлүүл арай нэг жоохон тайвшрах. За Монгол цэрэгч аль дээр үед дэлхийн мэлхийн талмалыг ер нь өснүүлээ үздэй энэ гэдэг бас тэгж хэлдэг ч бас буруу биш тий. Тэгээд дээрээс бас яг нөгөө нэг бас олон жилийн хугацаанд одоо нөгөө нэг сүүлийн бас 70 80 жил 80 100 жилийн хугацаанд бас угаагдсан байгаа шүү дээ тий. Тэрнийхээ инерцээр бас тэгээд бас бараг бүх юм үүсний 100 жил гэж одоо зарим их барьдаг хүмүүсүүд их гэдэг шүү дээ. Тийм биш ээ тий. тэгэхээр Орчин цагийн цаг гэдгээрээ л Орчин цагийн одоо Монгол ирэх хүн үүссний 100 жил яваад. Тэгж ярив. Орчин цагийн Монгол ирэн хүн ингээд өөрчлөгдөөл яваад байгаа шүү. Тийм үстэй. Тийм л багтлаа. За тийм шүү дээ. ерөөсөө Хөлөн бүх яах вэ? Өнөөдөр Өнөөдрөөс ирчүүдэл яа. эрчүүдийн баяр. За ямар олон бүх боллоо. За ёстой жон юм байна. За. Нэвтрүүлгийн цаг магаа довцох гэсэн зүйл За яа. ерөөсөө маш хурдтай ярина. Хурдтай Жон гүйлгэж ярина. За, аваргуудын лигийн шүүгийн 16-гийн хариу тоглолтод болсон. Өө хийлам хариу. За амар юм болсон. За, Ливерпул Оо Paris за. Saint-Germain. За энэ чинь юу Paris Saint-Germain бол одоо Ливерпулийн талбайд очоод ер нь дууссан байх энэ төр гэж хэдүүлээ чи өнгөрсөн 7 хоног за Ливерпул бол Өө, хийхгүй байх гэж байхгүй гэж голчлон би ярьсан юм байна. хэлсэн юм аа. За тэгсэн чинь нөгөө тэр инхвэр ерөөсөө тэгж мэлээдсэн. Одоо нэг амын асуух юмсан момсон гэн. Хаана байна? Тэр угаасаа дандаа л мурж яадаг энэ төр гал намаа гэж. Гэтэ яг хэдүүлээ ол яасан шүү дээ. За нэг боломж бол 60 40 гэж хэлжсэн шүү дээ. Бас нэг жоохон тийм зөөл юм хэлсэн үү? Тэгсэн Би ч Ливерпул дараа давуу талтай гэхдээ Paris Saint-Germain болоогүй Ливерпул гэж таадыг хэлсэн шүү дээ. өмгөөлчихв. Оптагийн 10,000 удаагийн супер тооцоол энэ тоглолт эхлэх юм Paris Saint-Germain-ийн магадлал бүр 25% гэж хэлсэн. Тийм 75 25 гэж бол Бид хэлсэн. 40 өгсөн шүү дээ. 40 өгч. За ингээд гол орсон. Яг иймэрхүү голыг Ливерпул өмнө нь нөгөө Лестер дээр алдчихад байсан шүү дээ. Яг ингэж хоорондоо буужгнаад алдсан шүү дээ. Яг санаж байна уу? Тэгсэн. Энэ яг хоорондоо давхарлаад буруулаад давхар. Нэгнийхээ зам тэгэлж байгаа. Саутгемптон дээр ахгүй да. Тий Саутгемптон. Илбэг амархайч зарим яг тэгсэн тий. Саутгемптон нүү нэгдүгээр төгсгөлд алддаг. Яг Хаалгач хамгаалагч ингээ. Тэрэн дээр ч юм болохоор Ван Дайк Алисон хоёроос. За энэ бол амар гарсан. тий. Ахаа нэг тууч бол Барколо. Тий. Барколоос яг энэ тоглолтын дээрс бол энэ хоёр тоглолтын дээр хоёулын дээрнээс боломжууд дээр нь бол хийхгүй байла. Ливерпул ихтэй амар угаасан. Энийг ойлгоогүй шүү. Энэ яасан юм ямар хотон байсан юм? Энэ Энэ үү? Энд чинь тэр өмнө нь хотон тоглолт байсан байхгүй. Хин наа нөгөө нэг Луис Диас бөмбөг авах үед хотон тоглолт. Бүр давхай. Бүр одоо сайн ингээд Луис Диас зүүн захаас орж байгаа шүү дээ. Яг энэ ахгүй. Энэ ч яалтч болох юм л доо. Харин тэр PSG-ийн эхний гол дээр хүмүүс сотон байсан юм шүү гэд маргаад ил. Үгүй ах уу. Гэхдээ харуулсангүй энэ төр гэд. Үгүй ах уу. Яг Ливерпулт яг тэр чинь тэр Ливерпулийн хамгаалагч нь ардаа ирж байгаа Дембелег биеэрээ хашаад байгаа шүү. Чи бүр нөгөө баруун руу тэр яг гол юм үгүй ах. Сүрэг байх. Тэр байх. Тэрийг одоо ирэхгүй шүү. Үдсэн байлгүй дээ. Арайч. За тэгтээ бол бидний тооцоосноор яг адилхан Ливерпул ер нь хэд бас хаалга онсноо л 3 юм шиг байлээ. Тэрс олон зөксөн шүү дээ. Тийм одоо энэ шаандаг байна. Тэгтээ нөх хотон тоглолтод Шон ч хаалга онсондоо орохгүй. Тэ? Нилээ шансан бэ. Тэгээ ядчих нөгөө Anfield чинь ингээл амар давталгаа явангуут л ингээл камерын чичрээл. бас энэ димэлээс Paris Saint-Germain нэг юуг Ленсиг амар бишээ. Юуг амар Ренийг айгүй айхтар. Брестиг айгүй айхтар. Брестиг машин цэцэн шүү дээ. Машин цэцэн. Тэгээд бид нар яг нөгөө нэг өөрийнхөө байрны атмаа нутгийнхаа дүүг ингэчлээ гэж бид нар тэгээд байсан л та тий. Гэхдээ яг нөгөө Paris Saint-Germain нөгөө Mbappé Неймар энтриг явснаас хойш ерөнхийдөө нэг яг энэ шинэ баг бүрдээд байгаа шүү. Тийм. Тасалжуулагч шинэ, Яг зөв. тоглогчд шинэ. Тийм. За тэгээд амиа хүн байвал ур чадвартай амиа хүн байвал нэг л бай. Олон байгаад яах юм гээд ганцхан Дембелег үлдээсэн. Тэ бусад амиануудыг явуулсан. Энтриг явуулсан тийм. Мууцгсан. Энэ тэгээд Луис Кампус гэдэг Paris Saint-Germain Энэ залуу сайн тоглосон шүү дээ. Дезарет ер нь их сайн байгаа шүү. Тэгээд энэ сайн Витиния гэдэг чинь одоо ер нь машин мундаг ба шүү. Мангас шиг бас тийм. Одоо эд үеийн Москосоос дутхаарыг байгаа. Энэ тоглолтын дээр Ливерпулийн одоо тэр талбайн голоор ерөөсө тоглохоо тухтай яваагүй шалтгаан тэр Витиниатаас ашгүй холбоотой шүү дээ. Тийм, Витиния
Нэвш. Фабиан Руис те. Тий. Жоо Нэвш энэ 3 бол Тэгээд Ливерпул сүүлдээ энд голоор ерөөс амжилт олохгүй байна гэдэг ерөөс дандаа 2 захаараа тий зэтгүүлсэн шүү дээ. Тэгээд Ливерпулийн тоглолтын тэр ихний 10 минутанд 2-3 том боломж угааж байгаа шүү дээ тий. Тэгээд одоо жишээлбэл яг тэр сөрөг тоглохоор гол орохын яг өмнөх нэг 20-30 секундын өмнө Ливерпул бас сайхан боломж алдчихсан. Тэр боломж алдаал бөмбөг таслагдаад сөрөг тоглохоо яваад Paris Saint-Germain тооны харьцааг тэнцвүүлж байгаа тий. 1-1 болгож байгаа. Нэг цувралын тог. Тэгээ яг нөгөө нэг бас яг Ливерпулийн хувьд бол хэрэгтэй цагтаа гол хийж чадсангүй л дээ. Одоо тэр тоглолтын дөнгөж 3 минутанд Салахын бөмбөгийг нүнөө Мендиш хүлээрээ хатж байгаа шүү дээ. Тэрийг хамгаалаагүй тэр орцсон бол тэгэл ер нь тоглолтын хувь зай шал өөрөөр явах байсан. Тэгээ яг тэр нөгөө хэрэгтэй гоолууд нь ороогүй. Тэгээ Paris Saint-Germain хэрэгтэй үед гол хийчихэж байгаа. Гэхдээ хоёр тоглолтыг нийлбэр ингээд том харахаар үзэх юм бол Paris Saint-Germain эхний тоглолтын дээр бас яг амар угаасан. эсэргээр хийчих юмнуудаа хийж чадаагүй байхгүй. Амар угаас. Тэгээд Ливерпул зөрөөд ганцхан тоглохоо хийсэн чинь тэр нь гол болцсон чинь нөгөө тоглолтын дээр яг эсэргээрээ давтагчих шүү баг. Тий. Бараг л Тий. Paris Гэтэ хариу тоглолтын дээр бол ер нь агуулга нэг тийм хол зөрүү байгаагүй. ойлцоо байсан шүү. Яг эхний тэр юу гэдэг чи эхний 11-т 12 минутын гол орж байгаа шүү дээ тий. Яг тэр хүртэл бол Ливерпул үнэхээр супер байсан. Тэрнээс хойш одоо хэдэн минут 110 минут бол энэ бол тэнцүү байсан дөө тий. Нэг яг Ливерпулийн ер нь бол иймэрхүү тоглолтын дээр Ливерпул яг Энфилдтэй хариу тоглолтыг хийх гэж байгаа бол авчраал ерөөсөө эхний гоолыг ер нь их хурдан хийдэн штэ. Ер нь эхний 15 минутанд гол ороно гэж одоо B365 мав дээр тавьчихад ер нь асуудал байхгүй тий. За саяны юу болох гэж. Юу ярих гэжлээ. Бүр таг мартал ярьлаа. Энэ тоглолтын дээр яг Салах нэг хэд хэдэн боломж үүссэн тийм тухтай тоглоулаагүй. Нэгдүгээр голд Витиниас сайн байсан. Хоёрдугаар Нүнө Мендиш яг өөрөөр тоглосон. Paris Saint-Germain-ийн зүүн зүгээрээ хамгаалтанд тоглосон Мендиш бол 7 удаа дүүэлд ялсан. 4 удаа бөмбөг тасалсан. 4 удаа бөмбөг булаасан, 3 удаа бөмбөг тасалсан. Дөнгөж тоглолтын ихний авсан. Ерөөсө Салахын тоглолтыг ингээд онцгойсон. Багцалцсан. Би та хэд нэг зүгээр таавар таалгаа зөө. Жижигхэн нэг сүртэй амар таавар ш. Сая Курц Джонс торгуулийн цогт алдсан да. Түүнээс өмнө аврагуудын лигт торгуулийн цогт шүт аутан дээр алдсан англи хүн хин бэ? Аврагуудын лигт пенальти шүт аут дээр алдсан яг өмнөх англи хүн хин бэ? Яг өмнөх нь одоо сүүлд хийсэн зөвхөн болсон. За одоо хий юм болоо. Хаанах ер нь цохилтсон байх уу? Ситигээс юм болов? Ситигээс Кайл Вокерын болов? Грилш. Сити цохилтсон. Нодлын Сити цогч нь коучж алдсан. Бернардо Силва алдсан. Англи биш юм тий. Англичууд Өнгөрсөн үйлрэл юм уу? Эсвэл бүр урагшаа юм болов? Урагшаа болох гэдэг. Харин манай хүн тий. бүр амар ууштай. Би ч саяхны юм ал бодоод тахгүй. Тэгсэн чинь бүр урагшаа гал. Урагшаа л болох гэдэг. За аахгүй юу. За 2008 оны Москвагийн финал Жон Терри алдчихжээ. Тэрнээс хойш байхгүй. Тэрнээс хойш англи хүн зогсон л бол алдаагүй юм байна. бас яг хуу дээрээс нь цөөхөн цохилж байгаа тий яг үндэ. Тийм үү. Яг шүт аваад Яг педал дээр бол цөөхөн цохилж байгаа тий. Найдвартай Harry Kane мэн л үе зогч байгаа тий. Шигшээдэр бол яг Кэйнээс нэг алдаагүй гэсэн үг энэ хооронд. Шигшээдэр бол нэг Итали Лампард алдаагүй л байна. юм ороод байна шүү дээ. Тий. Жерард алдаагүй л байна. Лампард Жерард хоёр аврагын дэлгт Энэ сайн зөвтгүүд л та. тий. Дэлхийн авраг дээр л Харин шигшээдэр алдчихдаг болохоос тий. Шигшээ дээр харин тийм олон шигшээ дээр баг. Усман Лампард аврагын дэлгт алдаагүй. Усман Дембеле сая ингээд он гараад энэ хүн чинь саяны тоглолтыг дараагт чинь 16 тоглолтод 21 гол оруулсан зогсож байна. Энэ нөгөө талаас Ливерпулийн хаалгачийг онцлмоор байна. Маш завгүй байлаа. Нөгөө нэг манай шгшоог нэг Японтой тоглоход манай мөнх эрдний үнэхээр завгүй байдаг шиг л байлаа да. Тийм тэгээд саяны хоёр тоглолт. Хоёр тоглолтод 48 цохиулаад 18 хаалга оноо ганцхан гол хийсэн. энэ хоёр дахь тоглолтын дээр бас 21 зөгцсөн юм уу? Тэр дээр нь 27 зөгцөөсөн. Тэгсэн. Хоёр дахь дээр бас 21 зөгцсөн юм уу? Өө тэгвэл бас. Тэгээд хаалга онс нь 18. За 441 гол алдах магадлал гарсан байна тооцоололтоор. Тэгээд нэг л алдсан 16 сейв хоёр тоглолтын туршил. Тэгэхээр яг Paris Saint-Germain нэг юу яалаа те. Нэг тийм дутуу байжгаад нэг тийм лаки байдлаар хоцсонгүй те. Энэ тоглолтоос Шлот ч юм болохоор манайх ер нь жоохон азгүй байлаа мэлаа гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр яг энийг харах юм бол угаасаа илүү баг нь л баг юм шүү. Харин ч азтай байсан юм шүү. Ливерпулээс өөр баг байсан бол энэ ч одоо нэгээс ч олон гол алдсан байж байгаа. Тий. Парис үнэхээр онцгой байна уу? Үнэхээр мундаг байна. Эцсийн мөчөд бүр торгуулийн цогцолтоор дууссан гэхээр харин ч азтай байсан юм шүү гэж юу? 48 цохиулчаад уу? Ялангуяа эхний тоглолт бол хол зөрүүтэй болсон л та яг үнд бол энэ тоглолт бол хол зөрүү шүү дээ. Одоо энэ голын боломж гэж энэ хоёр дахь тоглолтын дээр бол за нэг
саяны юуны 1.4 5 л ахтай. Эхний тоглолтын дээр бол Paris Saint-Germain голын бараг бүрдүүлсэн боломж 3-руу төгссөн байсан шүү дээ, тий. Тэр бол эхний тоглолтын дээр бол Ливерпул үнэхээр одоо Алисон Бекер үнэхээр мундаг байсан тул тисэж гарч ирсэн чинь. 2-3 хаалтны дараалж хаадаг шүү дээ, тий. Хэвдсэн байж байхдаа хүртэл унж хаагаал, тий. Тэгжсэн. Тэгээ сая бол тэгээд энэ ч одоо нөгөө Английн багуудаас нөгөө авралын лиг төрүүлэх хамгийн магадaltaй байсан баг нь мултарчлаа. Тэгэхээр одоо нөгөө нэгдүгээр Английн код нөгөө юу болж байгаа юм. Тэр гайг баха. Арай гайг бах. Одоо тэгээд нөгөө юу чинь нөгөө Зевс Сүбэдэ хоёр ч бас байгаа. Тэр хоёр явж байгаа шүү дээ. Сайн яваад байгаа шүү дээ. Тэр дөрөв ашигласан. Тотны байж. Ажгүй явж байгаа. Энэ тоглолтын дараа хин Нүнес Интер PSG-г нэлээд магтцсан л байл л дээ. Одоо энэ үлрэл манайх та тоглосон хамгийн чанга баг байлаа. Рио Фердинанд болохоор энэ PSG чинь бол ер нь зүгээр тийм амархан борцог биш шүү. Яг зөв. Проблем биш шүү гэж бичсэн байлээ. Тийм тий. Тэгээд би бас Дембеле дээр түрүү нэмээд ярихад нөгөө хуурамч 9 дээр тоглож эхэлснээс хойш энэ тоглогч ерөөсөө ингээд өнгөрсөн үлрэл 13 гол оруулсан гэж байгаа байхгүй. Биш юу юм бэ? Өнгөрсөн бүр календарын жил тийм шүү. Тэгсэн чинь одоо ингээд бараг 2 сарын дотор 20 гол хийсэн явж байна. Тэгэхээр Луис Энрике тэгээд дөрөв зингэл нэг цухст орсон. Окампос гэх нэг техникийн захирал энэ багийг ерөөсөө ингээд бараг 2 жил хүрэхгүй хугацааны дотор яг энэ баг яаж тоглох хэвээр. Бид нэр Paris Saint-Germain-ийг ярьдаг байсан шүү дээ. Яагаад ингээд нэг 30 гарсан одод цуглуулад байгаа юм бэ? Энэ багийн зорилго нь юу юм? Яг тоглолтын одоо арга барил нь юу юм те? Paris Saint-Germain тоглож ийн гэж мэддэхгүй байна гэсэн бол 2 жилийн дотор шал өөр баг болов. Тэгээд Луис Энрике бол үнэхээр мундаг байна. Тэгээд яг хөө зүгээр сонирхолтой нэг юм нэмэхэд ингэсэн юм байлээ. Өнгөрсөн зам бол Луис Энрикегийн гол одоо хүсэлт болвол энэ 100 яаж хийж яагаад Эмбапег үлдээх гэдэг нөхцөл яг тавьсан юм байлээ л дээ. Одоо Paris Saint-Germain эзэн тэ хамт спортын захиралтай хамт тэгээд Луис Энрике болвол тэр хоёрт бол Эмбапег яаж хийж яагаад үлдээх ёстой байна гэд. Гэхдээ бол Эмбапегийн хүсэлт нь бол өөр газар байсан учраас бол явсан. Сэтгэл нь явцсан. Тэгээд Paris Saint-Germain сүүлийн 2 жилийн хугацаанд 30 гарсан бүх хүмүүсээ явуулсан. 30 нас гарсан одоо дунд нь 40 ол амт байсан шүү дээ, тий. Бүгдийг нь явуулсан. Тэгээд Луис Кампус ирснээр Луис Кампус бол яг Францын хөлбөмбөгийг маш сайн одоо мэддэг цөөхөн мэрэгжилтнүүдийн нэг юм байна лээ. Одоо өмнө нь Францын лигт Монако, Лил гэх мэтчлэн одоо ажилласан лиг одоо клубүүдэд Францын 1-р лиг авраг болоход нь бол тусалж исэн байхгүй. Тэгэхээр Францын хөлбөмбөгийг бол маш сайн мэддэг. Тэгээд нөгөө Франц дотор иж байгаа авестнуудыг бас тэр хэрээрээ бол маш сайн мэддэг тийм юутай одоо сүлжээнд дотор байж чаддаг. Тийм учраас одоо ингээл Францын хамгийн өнгөтэй байж болохоос одоо мундаг тоглогчдыг цуглуулчлаа шүү дээ, тий. Ерөөсөө Paris Saint-Germain-ийн одоо гол бодлого бол Францын одоо хөлбөмбөг тэр дундаа Парисыг тойрсон энэ олон авестнууд дээр тулгуурлаж явах юм байна. Тэрнээс одоо хаа хамаагүй өөр газруудын 30 настай тий одоо энэ харьж байгаа одуудыг цуглуулах шаардлага юм байна. Францаас гадна Португал. Тэгээд одоо ингээд энэ Парис ингээд босгож одоо яг өдөө өнөөгийн тэгээд одгийн гэлдэг Португал байна. Тэгээ яг боломжтой бол өөр бусад залуу аюултнуудыг цуглуулна гэдэг байгаа. Тэгээ гол нь бол Францын төдий одоо Парисын одоо иргэн тойрныг шаарад байгаа юм билээ. Тийм тэр чинь нөгөө тэгээд одоо л үнэхээр супер энэ үлрэлт болсон. Зөвхөн Францууд биш. Хойд Африк тэгээ бүр одоо сахарын зилээс урагшаах нөгөө Африкийн тоглогчид нөгөө хүүхдүүд цагаач иргэдийн хүүхдүүд нөгөө тэд нар чинь бүгд Францаар ярьдаг. Тэрүүгээрээ тэгээ тэр Францынхаа одоо багийг бүрдүүлээгээд байгаа байхгүй тий. Тэгэхгүй бол хаа хамаагүй зөв нэг Германы нэг одоо нэртэй цуутай том дамирчин авчираад ч юм уу эсвэл одоо нэг Итали нэг Бразилийг энтер авчираад хэрэггүй маяг л гэдэг дээр яагаад байхгүй. Ер нь жоохон оромч үгүй юу тий. Ер нь одоо яг өөрсдийнхөө тоон дотроосоо ингэж юм баг бүрдүүлэх гэдэг байхгүй. Тэгэнгүүт одоо нөгөө нэг хин сая нэг одгийн хэлдгээр нөгөө нэг энэ багийг Дембелег хаана тоглуулах вэ гэдэг чинь сүүлийн 2 жил угаасаа толгоо гачлахсан асуудал байхгүй. Тэ? 23 оны 100 ирээл ч одоо 2 дахь хөлөрлөн л гэсэн үг шүү. Ерөөсөө болохгүй байгаадсэн шүү дээ. Байрал нь болохгүй. Тэгээд дээрэс нь бараг өөртөө нийжлэхэн тоглолттой нэг хүн бас байгаадсэн шүү дээ. Коломоо нэгэд тийм үстэй. Тэнгүүд энэ хоёрыг чи яаж эвийг олж тоглуулах хэрэгтэй вэ? Баахан жигүүрийн довтлогч нар авчраал гэдэг яах гэж байгаа юм бол гээл хийж чаг хүртэл авчраа. Ээлжлүүлж үзсэн бүр ямар ч боломж байхгүй. Хоошоо ингэж тавьж үзэж байгаа. Бүр зүрлүү тавьж үзэж байгаа. Ямар ч боломж байхгүй ингээд ур чадвар нь байна үхээр байгаад байдаг. Тэнгүүд одоо яг нөгөө энэ хоёрын нэгийг авч үлдээ. Гэхдээ тэр авч үлдсэн нэгийг урд чөлөөтэй тоглуулъя гэж штэ. Аюултай Paris Saint-Germain. За хаа өрхийг өстой ер нь финал байж хахад бол гайхааргүй шүү. Одоо нөгөө нэг Дембелег нөгөө жигүүрт бөмбөг авангууд чи хоошоогоо суулгаад дамжуулсангүй эсвэл урагшаага
хаалганы урд дуурт хэрэглүү өгсөнгүй эсвэл тэр 5-ын цаатлын болонлууд авуулсангүй энэ төргээд ямар нэг юм дасгалжуулагчаас нэг юм байхгүй болчих жоохгүй юу. Үзүүр дээр манай хөнгөөж чөлөөтэй тоглож байгаа учраас тэгэл өөрөө төгсөг тий болохгүй болвол тэгээд одоо хинлүүгөө өгдیں۔ Тий уг хүн чи өөрөө чөлөөтэй тоглох ёстой хүн байна л да. Бас нэг аюултай ахтар нөхөр байна. Энийг бол за яг тоглолтын таймыг үзэхгүй. Гэхдээ энэ хүнийг заавал онцлохгүй байхаар хаалга. Энэ бол дэлхийн 5 удаагийн аварга Бразилийн шгшээ багаас аваргуудын лигийн түүхэнд рекорд тогтоож байгаа нэг хүн байна. Энэ бол Рафиня. Бразил хөлбөмбөгчд нэг үлрэл 10-аас дээш гол аваргуудын лигт хизээч хийж байгаагүй байна. Нөгөө том сууднууд нь хүртэл Кака 10 гол хийсэн 5 хүн байна. Жардел, Роберто Фирмино, Неймар гэсэн нөхдүүд хамгийн дээд 10 гол хийжсэн. Рафиня сая юуны эсрэг Бенфикагаа эсрэг тоглолтод гоолдсон. 11 гоолтой мэрэгэн бочтын жагсаал тэргүүлж байгаа тийм. энэ гэхдээ нөгөө нэг одоо ингээд цаашдаа эвдэгдэх бах те тоглолт олон болчихж байгаа. Тоглолт болон эвдэгдэх баг. Гэхдээ ямар таач болов. Одоо энэ чинь дөнгөж үгийн 16 өнгөрөө явж байна. Рафиня тэгээд үлрэлт за хэсэгтээ 8 тоглосон. Нэмээд сая 2 10 тоглолт 11 гол. Тэгээд 10 тоглолтоос за нэг 2 тоглолтод л баг голын дамжуулалт байхгүй бах. Нэг хийхэрээ ер нь 2 юм уу хэтрик хийсэн шүү дээ Баерн эсрэг. Голын дамжуулалт ч гэсэн байгаагүй гэж. Одоо энэ 11 гол дээр хажуугаар нь 5 байна уу 6 голын дамжуулалт өгсөн явж байгаа шүү. Энэ одоо тэгээд Кака бол тэр жигтэй тэр жилээ тэгээд цоороод цом авцсан байгаа гэж. Тэнгүүд манай энэ хин аваагүй Ревалдо. Аваад авч чадсан. Неймар авсан. Тэр жилдээ авсан байна тий. Неймар бол авсан байна. Фирмино бол финалцсан байна тэр жилдээ тий. Ер нь л финал руу гарч ирсэн юм тий. За нэг ийм айхтар үзүүлэлт бол байгаа. Энийг бол онцлохгүй байх анхааргалгаа. За тэгээд өөр бусад тоглолтуудтай холбоотой зөндөө л одоо мэдээллүүд бол байгаа. Гэхдээ тэр болгоныг дуртаад явах вэ. За дараагийн тоглолт руу оръё. Дараагийн тоглолт бол Мадридын дерби. За энэ одоо Рио де Метрополитано гэдэг. Авралын лигийн хасагдах шатны хамгийн одоо супер хүмүүсийн хүсэн хүлээсэн тоглолт За юу гүйл гол орчихсон. болсон ер нь. Дөнгөж Би зүгээр энэ хоошоогоо нитрээд исэн юм аа нэг. Нитэр ингээд өндлцөөцсөн байхгүй нөгөө Формула 1-ийн нисгчтэй гарах гал ингээд. жирээсээ хоошоогоо зооноос нэг урагшин төлөөл хоошоогоо түлхээл алсан дамжуулалт яваад тэгэл гол орж байгаа шүү дээ. За Испанд тоглож байгаа цөөхөн англичуудын нэг тий. Конор Галахер. Ер нь өөр баг байна уу? Одоо болоо. Беллингемийн хоёр л шүү дээ. Ер нь ганц хоёр л байт юм дөө. За Челсигийн академи юм байгаа одоо бас. Дидл яг өөрийгөө магтахгүй. Чи нэг Мадридын дербид гол оруулсан юусан анхны англи гэж байна. Тийм. Англич нэг Өөр англи хүн байхгүй. За Альварезийн нарийн болноор цогч мөхтэй гэсэн. Тэгээд тэр Майкл Оуэн хин Байхгүй. Бекхэм Байхгүй. Атлетикогийн эсрэг хийж байгаа юм бэл. Тэр хин юм байсан шүү дээ. Макмана маань 3 4 жил тоглолцоод хийж байгаа юм. Гэтэ Макман ч. Дэвид Бекхэм хаалтан цогтоос нэг зоодгүй. Тэгээ аврагууд хэлэхэд хамгийн хурдан голыг оруулсан. Англи тоглогчдоос хамгийн хурдан гол. 27. Яа энэ бүрэгтэй гэсэн. Ойрхон өнгөрсөн шүү. Ингээд өгнө хожоод яваад байсан юм аа тий. Тэгээд Яг энэ хүүн бүр гараа болцсон юм байлээ шүү дээ манай. Хүн сайн байгаа тий сайн байгаа. гонж үртэл. За одоо энэ тэгээ ич хитэ харуулсан л. Ийм боломж ер нь олон гарахгүй шүү дээ. Тий ич хитэ харуулсан. Мбаппе гэдэг хүн чинь. За. Яалтгүй л одоо ингээд Тэгээд энэ дээр яасан юм бэ л дээ. Мбаппе за Винисиусээс цохиулдаг нь бол бас яг энэ нөгөө нэг энэ момент үүсэх явцад хөлн жоох эвгүй болцсон юм байл л дээ. Тэгээ Винисиус зогсон юм бэ нэлээ. За тэгээ Винисиус боломжоо алдсан. Нийхийн хоол өнгөрсөн шүү тий. Тэгээд ингээл янгууд за ингээд том угаалаа за Атлетикодоос боломж гарч байгаа юм байна да гэж юм бол харж илаа. Карьертаа анх удаа галж байгаа бас. тэгээд энэ хин Реал Мадридэд нэг тийм за багийн тоглолт болохгүй байлаа тий. Нөгөө баг нь сайн байгаад байдлаа гэхэд одоо нөгөө зогсоогдшгүй давагдшгүй хүчин зүйл гэдэг шиг тийм ур чадварууд байгаад байна тий. Тэглэх байх. Чи X factor зөндөө байгаа. Харин тий. Тэр нууц үзрүүд Мбаппе яахын гаргаад ирдэг. Майкл Жордан гэсэн үг шүү дээ энэ үү тий. Асуудлыг шийддэг байхгүй яг тэр үед. За ингээд за энэ бол хамгийн том шүү. Дүүлэн тийм ээ. Гэхдээ яг зүгээр дөрмийн үед бол ялцчих 2 үрчихсэн. Яг энэ өнцгөөс бол хэцүү юм л тий. Харин энэ үнцгс мэддэхгүй. Тэгвэл яг Нэг ч удаашруулахгүй байгаа. эндээс мэддэхгүй. Яг Ер нь баг хөлөөрөө өшгөлсөн бөмбөн зүүн хөл дээр нь жоохон ингээл явсан юм шиг. Хүн бол харахад айгүй хэцүү л юм бэл. Палтрат за яг нэг маргаан дээр Мөн мөн дээшээ хөөрсөн юм шүү. ягаад энэ дээр варыг харж байгаа юм бэ гэдэг л маргаан байгаа юм. Анх удаа гэж байгаа Тий, байхгүй. харин тий. Тэрнээс бол яг нэг варын юугаар бол бас харахсан эргэлзээтэй юм байл л яг тийм тодорхой биш. Гэхдээ бол яг энэ хараад ингээд тооцохгүй байх нь бол зүг байсан. За ингээд Яноблак хааж байгаа юм. Гүг яг ингээд тэнцчдэг шүү Тэг дээ. ингээд тэнцэж байгаа Байхгүй. За Тэгэхдээ энэ л алддаг буруу.
амар нарийн ч гэсэн Лоренте 2006 оны Трезеге Сүм цогчилгээ. 100 он гэдэг шүү дээ нэг те 100 он гэдэг шүү дээ. Шон он дээ. Сайхан тэнцвүүлээд өгч байгаа байхгүй тий. За ингээд Ян Облак Энэ бас тийм сайн цогт байгаагүй. Уг нь бол хаас энэ бол бас л Манай хүн ч нэг тийм сайн зохиорч хүн биш л дээ. Ер нь бол гэхдээ сэтгэл зүй лот хүн шүү дээ. айхтар Лот. Лотхон баг. Энэ дээр хин Карло тэгсэн байлээ шүү. Эндрикийг тавтахын зохиулах гэж оруулж ирсэн чинь. Олон бодсон шүү энэ. Яг тавтах зохих гээд би Эндрик рүү харсан чинь царайдсан нэг л биш байсан. Тэнгүүт нь Рүдигерээр зохиулсан гэдэг. Рүдигэр бол дүлээс хэрэг шүү дээ. Рүдигер бол юу ч бод тоохгүй. Яг зүгээр манай хүн наригсан уу үннийг хэлсэн юм. Алдсан алдааг нь бол Юу байлаа? хамаагүй. Амар сэтгэл зүйтэй Нөгөө Рүдигер бол цогт дараалаа ярьж байхад Эндрик рүү хэлээ чи тавтахын зохих уу гэдэг. Тэгсэн үү те? Эндрик нэг жоохон царай. Би тэгвэл үнэн юм уу те гэд ингээ царай жоохон юм болцсон. дүү шууд Тэгсэн чинь хин Рүдигээ хажуулсан би зөгчих юм уу гэдэг. мань гээл ороод ирсэн. Би зөгчих юм аа. Өөрөөсөө бүр хийчих гэсэн нэг сэтгэл зүйтэй. Нөгөө сахалтай шүү дээ. Сахал ингээд үстэй. Рүдигер үнээр амар сэтгэл зүйтэй тэр нөгөө нэг өөрийнх нь нэг тулж одоо нөгөө нэг өнгөрүүлсэн амьдралтай холбогдлолтойгоор тийм өнгөрсөн сэтгэл зүйтэй байдгаа ярьдаг. Сити дээр ч бас сүүлийнхэн зогсон баг шүү. Хожлын цохилтэй. Тэгээд энэ Рүдигер нэг айхтар. пенальт зохих сэтгэл зүй гэдэг бол багийн одоо нэг заавал лидерүүд пенальт сайн зохидог биш те. Жишээ нь багт зүгээр зөвхөн үүргээ гүйцэтгээл байдаг тоглож пенальтандаа үнэхээр сайн хүмүүс байдаг шүү дээ. Юу ч болоогүй шүү. Багийн хамаг найруулгыг хийдэг бүх бөмбөгийг нэхэж авдаг хэрнээсээ яг пенальтан дээр очиод цогч чаддгүй тийм багийн лидерүүд зөндөө. Одоо тэгтээ орчин зэгтийн хамгаалагч нар айгу мундаг болчихжээ. Бараг алдахгүй шүү дээ. Уртлын хитэн л алдаад тах хамгаалагч нар. Одоо хамгаалагч нараас хин Давид Луис нэг бас нэг юм сайхан чөлөөтөөс төлцөөтэй. Цөм зохиол үүсдэг байсан. Сэгсэлцээд явдаг. Тийм хүн байсан те. Тэгээд яг энэ тоглолтыг зүгээр ингээд хараад тэгээд дараа нь ингээд өөр юмнууд хараад ингээд бас ингээд эргцүүлж яхад бол Яг яриар нь орохоос өмнө газ сэдвийг хаагаад эргцүүлж штэ байж л. за одоо эргцүүлж байгаа. за баабадын Нотлох баримт. Нотлох баримтраа хамтраа шилжээ. Энэ бол Хулиан Алваресын тургуулын за яг хөө энэ бол зүгээр UEFA-гийн гаргаж ирсэн тийм ээ. зүгээр яалч чи хоёр хүрчихсэн. Энэ дээр бол энэ нөгөө юу эргэлзэх юм бол байхгүй. Хүмүүс бол харагддаг. Облак тэгээ дараагаар нь гоё тэнцвүүлэл өгсөн шүү дээ. Тэрнээс хойш л чамбай байх хэрэгтэй. Тий яг зөв. Яг тэр энэ Лорентегийн алдагт жишээлбэл энэ Алварезийн алдалт бас сэтгэл зүйд нөлөөлж байгаа. Тэгнь. Алварезийн алдалт бол тий нөлөөлж байгаа. Зохиод орцсон байсан юм боловч Орцсон байсан юмыг боловччихсан. Одоо нөгөө өөр дээр нэрх дарамт нэмэгдэж ийн гэсэн үг шүү дээ. Яг Ерөнтэд бол тий. Тэр бол одоо юу гэдэг чинь бас тодорхой хэмжээнд нөлөөлөөд бас эдэрхийн нөгөө нарийн зөх хичээсэн байж магадгүй л тий. Бас дээрээс нөгөө юм бодож байгаа шүү дээ. Ахиа халтарчих уу эдэргээл тий. Тэр бол саяны үйл явдал бол Атлетикогд бол маш тийм хар одоо тийм азгүй тохиолдол байлаа л гэж бодсон. Хэцүүлэл. Алваресийн одоо энэ халтарж байгаа чинь өөрөө догдлол их өндөр байгаагийн шинж байхгүй. Ер нь бол. Сэтгэл зүй докторгүй байгаа хүн чинь тэр гүйжчихэд халтарж штт. Их л догдлолтой байна гэсэн үг шүү дээ. Тэгээд яг энэ тоглолт ингээ хариу тоглолт болж байгаа. Хариу тоглолт ингээд болонгууд ингээл бид нар ингээ харах юм бол Диего Симонегийн одоо ингээл нөгөө биеийн хилэмжүүдийг харж байгаа шүү дээ. Ингээл Диего Симонес байлгаа тавьж байгаа. Байн дэлийг оролдоод нөгөө нэг үнчинд яг ингээд эрчимтэй төвлөрөхөөрөө юу хийж байгаагаа нөгөө нэг анзаарахгүй болчдөг. Гол зүйлдээ төвлөрөөд тэнгуут ингээл тэлээгөө оролдоод байн ингээл кармааг ухаад иддэг штэ. Тэгээд Германы жишээг сонсоолгчээс нь Лёб бол ингээл хамраа ухдаг штэ. Хамраа ухаад ингээл янд гар мараа янз бүр юм руу болмосаа ингээл нэстал тий. Чинь яг хөө зүгээр тэр өмсөд болол яг тэр орчинд бол гүн төвлөрсөн болмос бол өөр үйлдэлүүдийг хянахгүй болж байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан бол Симоне бол ингээд энэ тоглолтод бүх зүйлээ зориулж байгаа. Бүх энерги зарцуулж байгаа. Тэгээд тоглолтыг бол бас яг төлөвснийхээ дагуу явуулж чадчихна. За нэг гол эрт хийн. Тэгээд мэдээж боломж гарах юм бол хоёр тэг болгоно. Гэхдээ юу яаж болохгүй. Тоглолтын үнцээс хожигдож болохгүй. Яаж хийж яагаад пенальт руу ер нь бол хүргэнэ. Бүр хамгийн муудаа гэхэд тийм ээ. Яг тэр үндсэн зорилго догнол хүрж байгаа байхгүй. Яг нэг тэгээр л Реалыг нэг өмгөөр л Реалыг бол хожно тийм ээ. Хожих боломжтой. Яг тэндээ бол хүрж байгаа. Тэгээд эцсийн төгсгөл нь бол пенальт. Энэ дээр бол пенальт бол мэдээж нөгөө нь юу те. Үрлэтэн тоглоом 50-50%-тай. Энэ дээр сэтгэл зүйн хувьд ч юм уу те. Азийн үеийн бол манай хожно гэдэг л тийм зорилготой бол тоглолтыг явуулсан. Тэр бүх энерги зарцуулсан. Ер нь бол байх бүх сумаа тавьж байгаа шүү дээ. Сорилтыг гаргаж үзэж байгаа энэ тийм ээ. Тэгээ тоглолтын явц солилцоонууд хийж байгаа. Тэр нь бол байх бүх сумаа л гаргаж байгаа байхгүй. Тэгээд эцсийн дүндээ тэнцэж аваачаад энэ хүчрэх Реалын эсрэг тэгээ пенальтаар авчихсан. Пенальтын дээр бол миний бодлоор бол маш сайн бэлдсэн санагдсан. Яагаад гэвэл Реалын Атлетикогийн тэр орсон хоёр пенальт бол хаахгүй пенальт авахгүй. Цүм. Зүг үсэрсэн ч хаахгүй пенальтууд байгаа. Алварезыг бол тэр азгуутаг бол Куртуа зүг үсэрсэн ч хаахгүй.
Хиний Лорентигийн шоонж байгаа 100 онж байгаа тэр бол зүүгсэрсэн ер нь бол барааг байгаа хгүй тий. Тэр бол пенальтиг бол миний бодлоор маш сайн бэлдсэн жижигхэн ийм мэдгүй одоо тэр яг ингээд торгуулийн цохилттой хүнзээ шийдэж байгаа үе тэгж пенальтиг хураалгасан тохиолдол Одоо ч нэг Нүнес Куртис Джонс хоёрын шиг тийм сул цохилт байсангүй шүү дээ. байхгүй. Саяхан тэр бол. Өстой чанартай бүр Эхний хэдэн цогт дандаа л хаах боломжгүй. ямар ч хаах боломжгүй. А тэгэхэд нөгөө л реалах чинь бас нот байгаа байхгүй. За хин одоо ингээд жишээлбэл Васкесийнх бол яг зүүн унаад тэг Васкесийнх бол яг унах хаагдах цэг дээр очиж байгаа байхгүй. Рүдигерх бас маргаан дээ тийм ээ. А хэрвээ Лоренте ч юм уу Лорентигийн тэр азгуутал. Тэгэхээр тэрний өмнөх хиний Алварезийн тэр хэдэн мянган тохиолдох азгуудлын тий тэр байгаагүй ч юм уу тий байсан бол арай өөр дүр зураг харагдах байсан баг. Ямар ч хэлсэн Атлетико зөв миний бодлоор бол бүх энерги зарцуулсан, боломжит бүх сумаа тавьсан. Тэгээд эцсийн цэгт нэг тийм нэг хар муурч юм уу нэг тийм нэг азгүй ордоор байдаг шүү дээ тий. Тийм л юм болчлаа гэж харж байна. Тэрнээс болвол яг хожих өөрсдийнхөө зүгээр шалтгаалт бүх юмаа л хийлээ гэж бодож байна. Тэгээ Испанд бол хар муурч Аз авчирдаг гэж үздэг юм байна. Урдуур нь явал. Винисиус тэгээ торгуулийн цохилтаа алдснаас хойш бүр нэг хямар сүлтэн байхгүй тэнэд одцсон хүн шиг нэг юм сан тоглосон. Тэгээ авсан шүү дээ Винисиусыг дундуур тий. Эндрикээр авсан. Тэгээд Энэ ч нэг хамгийн гол нь пенальт цохих тоглогчдоо хамгийн сүүлд авч үлдэх. Тэр чинь бас давхар сүүлийн нэг 120 15 20 дахь минутанд гол алдчих бас болохгүй байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь дараагаар нь энэ хүн өөрөө пенальт сайн зогсох тэр хүнээ үлдээн гэдэг бас тоолдоо бас бодож байгаа шүү дээ. Айгу нарийн зохицуулт хэрэгтэй байхгүй. тоглолт бол гэхдээ үнэхээр гоё байсан. Тэр ялангуяа тэр нэмэлт 30 минут дээр бол бас л яг үүнд бас амиа тавьж илээ. Би Гоё тоглолт. Реалыг дэмждэг болоод ч одоо 22 жил болсон байна шүү дээ. За. Тэгээ одоо ингээд бодохоор довтлооны хувьд хамгийн унжгар, хамгийн муу байсан довтлоотой тоглолтыг гэж бодож байгаа байхгүй одоо саяных манай Реалын хувьд. Сая Атлетикотой байсан тоглолт. Ерөөсөө Атлетикогийн хамгаалтыг сэтлэх учраас үнэхээр бол Эмбапе нэг ганц удаа сэтэ пенальти авчихсан. Тэрний өмнөх бас яг ийм тоглолт юу вэ гэхээр одоо 2005-аас 6 оны Арсеналын эсрэг тоглолт. Тэр бол бүтэн Терри Анрыгийн шоу болоод. Тэр бол тэрэн дээр тэрийг би яг хариу тоглолт яг шар өмсгөлтэй тоглолтыг Арсеналын ирдэг тоглолтыг санаж байна. Тэгээд тэр Лионд шүгийн 16-ад 3 жил старт юм аа. болтордог ч юм бол бас үдчихэж байгаад болторж байгаа юм. За. угааж муугаагаад Хөстэй боож байгаа байхгүй тэндээс. Тэнд ерөөсөө Арсенал дээр бол бүтэн Терри Анры тэнд ёо бүр амар тоглолт. Одоо Арсеналтайгаа дахиад таарчлаа. Гэхдээ одоо Терри Анры байхгүй юм да гэж бодчихл суулаа. Реал Атлетикогийн хоорондын учраа энэ хоёр баг Европын цом аврагуудын лигийн хүрээнд ингээд 6 удаа бас тушин таараад Тэгэхээр яг зүйлд нь Реал очиж байна. яг цүүл байрны ах нь бол Реал Мадрид юм байна. Тийм бол цитас амар үзүүлэлт те. Тэгээд энэтэй зэрэгцээ юу гарсан бэлээ шүү дээ. Реал нэг багийг хамгийн олон мултсан үзүүлэлт Атлетико, араас нь Байер Мюнхен байлээ тийм ээ. Тий. Баяртай явах болно. Тэгээд Байернтай Атлетико нэрээ насаараа Реал дарагдж байгаа гэж хэлж болох юм биш үү? Энд ч одоо 3 цаг сонгож байгаа байхгүй юу? 2 финал. Тэгээд саяных тэгээд торгуулийн цохилт те. Ойрхон үзэж байгаа юу гэдэг ойрхон одоо үзэж. 14 оны финалтай ч одоо юу яах вэ? Тий. Сүүлийн тоглоогоор хүртэл гол алдчих жишээ. Тий. Сүүлийн болонгаараа тий. Тий, одоо тэгээд энэ нөгөө Реалын том сэтгэл зүйд байхгүй. Харин Сити дээр хожигдоод дуусж байгаа газар дээр хоёрыг хийж тэнцвүүлээ цаг сунгана гэж үгс үү? тий. Тэр ч одоо Реалын сэтгэл зүй бусад багийн сэтгэл зүй бол дууссан байгаа шүү дээ. Тий. Тэгээд Реалт чи яг тийм юм хийж чидтэй хүмүүсүүд одоо ингээд зөндөө байгаа байхгүй тий. Эмбапе байна, Винисиус байна, Беллингем байна, Родриго байна, Валверде, Модрич байна гэл тий. Одоо мэдхгүй одоо яг гараанд гарч байгаа 11 тоглолт чинь 5 6 тим хүмүүс байхаар ер нь хизээш дууссан гэж бодохоор байгаа. И чидтэй хүмүүсүүд тий. Ер нь бол гоё. Тэр торгуулийн цохилт одоо хөлн хүрээд ингэсэн одоо контакт ш тэрэн дээр одгийн нэг мэдээлэл авсан байсан шүү дээ. Эргэж шалганч гэлөө. За энэ удаа яг хоо маргааш нь тэр UEFA-гаас саяны одоо чиний бэлдсэн тэр урдаас харуулсан камерын дээр ямар ч юм хөрсөн нь бол батлагдчихж байгаа. Яг хоо зүгээр пенальтын дээр өмнө нь вар үслэх тохиолдол ерөөсөй байгаагүй. Тэгээ саяных дээр бол яг хоо бас нэг шинэ дүрм юм шиг байна. Тэгээ яг шут аут дээр пенальт үснэ. Тэгээд зарим нэг их сурвалжт дээр тэгсэн байлээ л дээ. Одоо нөгөө бөмбөгөнд чиптэй бөмбөгөөс учраас төрүүлж хүрсний тогтоосон ч гэдэг юм. UEFA болохоор тийм юм бол байгаагүй. Энийг бол зөвхөн одоо нөгөө цэнгэлтгэд байрлуулсан 10 хэдэн камер буюу одоо вараар л тогтоосон. Тэрнээс ч нөгөө дэлхийн авраг дээр юм уу Европын авраг дээр шүү дээ. Чип ашиглаад нөгөө дууны төвшөнгөөр ингэж хүн өрснөгүй юу гэдгийг тогтоодог гэсэн шиг тийм бол
ашиглаагүй гэсэн байлаа. Тэгээд хоёрдугаарт юу гэхээр ер нь энэ саяны одоо үйл явдлаас шалтгаалаад зүгээр тухайн тоглогч санаандгүйгээр ингэж алдах юм бол дахиж цохиулдаг тийм дүрм FIFA-тай одоо тэр нөгөө IFAB-тэй ярилцаад бас гаргаж болох юм аа гэдэг тийм яриа бол Тэр үл гэсэн үг юм уу санаандгүй гэдэг юм. одоо энэ дүрмийн яг нөгөө гол юу ч юм болохоор одоо жишээ нь хоёр өрхгүй гэдэг чинь бол бөмбөгөө ингэж дөхүүлж байгаа цохиулахгүй л гэсэн санаа шүү дээ. Санаа шүү дээ. Тэнгүүд одоо ингээд саяных шиг тулгуур хөлн халтраад цуг ингэж хүрчээд шүү дээ. маш бага хэмжээтэй ийм нөхцөлд бол дахиад цохиулчихад бол яа гэм бэ л гэсэн юм яригдсан юм шиг байна. Манай Тэри чи ер нь бол хоёр хөл хүрдэг үстэй. Тий. 2008 онд. Тий. Хоёр хөлтөгтэй хүрдэг л зүгээр Хүрдэг шүү дээ. Хүрлээ шүү дээ. Халтраад алдчих юм бол алдснаар нь явуулах тий. Зүгээр халтраад оруулах юм бол дахиж цохиулах байх тий. Тэр нь бол тий тэр. харин явж байсан дахиж цохиулах юм. тий. Тэр бас халтраад. Тэри бас хоёр хөл нь хүрдээ. Солгоо хөлийн өсгий хүрд. Гэтэ юу хүн ер нь гэхдээ санаатай альтерна гэж ер нь баг байхгүй сте. Яг маш өндөр түвшний тоглогчтой бол тэр шүү цаавч айхтар тий альтерж байгаа юм шиг болоод тулгуур үлээ ийш нь явуулчих штэ тий ийш нь зөгсөж байгаа юм болж байгаад амар өндөр чадвартай хийн ийш Тэр чинь өөр амар ирсэл шүү дээ. Алдчихвал яах юм гэж байгаа. бэлдэн шүү тийм үстэй халтраа цоглоо төст ийш нь явууллаа гэх тийм үстэй ийш нь явуулж ирсэн юм ийш нь явуулчих байгаа Зүгээр зөгчихгүй заавал. За би жоохон халчилж байгаа. Чиний сайн хэлдэг чи арай л бас болохгүй байна. Алдчул тэр чигээр нь орхиод хийвэл дахиулж гэх шиг өнгөрсөн ч үгүй. Тэр нэлээ хатуу үзэх нүгөө. Гэхдээ одоо энэс бол тоглогч тийм тохиолдол яах юм? амар болгоомжтой зөхөх байхаа. тэгэл дахин шүү дээ За одоо ийм дахиад саяных шиг юм битгий тохиолдосоо. Одоо реалтай яах юм бэ? Төвхтэй юм байлээ. Реалтай яах юм? гоё болно шүү дээ гоё тэл Гоё юм болно. Нүдэн жоох яатсан байна үгүй. Нөгөөтгөн дээр тавьсан байна үгүй. Тийм нөгөө тооцоон дээр яана гэж байгаа юм. тооцон дээр Эмбапе Винисиус тэр хөндлөвчон нэг нижгээд оноод нөгөө талаас булангаас Мерино нэг мөргөд хожно гэж шүү. Одоо нэг юм байгаа. Одоо ёстой яг саяны асуултан дээр бодлоо. Одоо шгшгийн цуглартаар Эмбапе, Винисиус, Родриго нар зүгээр л тэнд ингээд хөвчимээр гана. Яагаад гэж Эмбапе шгшгийн цугларт руу явлаа. Тэнд хэн байж? Эмбапе дуудагдсан юм уу? Салиба байж байгаа. Арсеналын хамгаалагч. За тэнгуут Винисиус, Родриго хоёр шгшгийн цугларт руу явлаа. Одоо Аргентинтэй тоглоно гэж. Тэнд хэн баа? Габриэл Магал шүү. Одоо ерөөсөө шгшгийн цугларт орж ирээл өөдөөс нь тоглох хоёр багийнх нь эсрэг багийнх нь хамгаалагчтай Уулзнаа. За шгшээтэй хамт тоглож байгаа. Тэгэхээр тэнд зүгээр нэг хүч мөчөө гаргахгүй. Беллингем Англид очиод Люскели байж байгаа. Гөөш. Одоо жишээ нь Эмбапег судлаад хэн яах юм? Яаж чадахгүй шүү дээ. Мэдхгүй шүү дээ. Одоо шгшээний цугларт дээр бэлтгэл яач гэж юм бэ? Тийм. Тийм энэ хоёр тал чинь сонин юм ярьж байна. За дараагийнх руу гоо. Тийм нөгөө нэг хин шиг Лукакугийн одоо хүний санаанд баймгүй л Рүүлүү шиг. тийм байх. Хааландын нэг аавыг Альфа ингээд жийдэг шиг. аавыг нь жийдэг чинь хэн блэ сайн. Roy Keane. Манчестер Юнайтед сайн. Ян зэнзэлийн бодогдох юм одоо. За, Марко Асенсио сая Астон Виллагийн Брюгегийн эсрэг тоглолтод дубль хийчихв сүүлийн харилцан дээр тэгсэн. Ер нь энэ нөхөр чинь ингээд тийм. зээлэр ирснээсээ хойш үзүүлэлтийн бэлдсэн. За энэ өвөл эрс одоо нөгөө багаас хөлсөн тоглогчдоос хамгийн сайн тоглож байгаа юм байна. Энэ гэхдээ зээлэр байгаа сте. Зээлэр. Тий. А энэ чинь нөгөө яг нөгөө Paris Saint-Germain-ийн түрүүний ярьдаг яг нөгөө нэг тийм олон хүн цугларчаад нэг ингээд болж өгөхгүй байгаад байсан юм баггүй. Ур чадвар нь байна уугүй байгаад байгаа энэ хүн. Дээрээс нь 30 төгсөж байгаа тий. Гэхдээ яг тэр Paris Saint-Germain-ийн юун дотор тэр тоглолтын тэр арга барил болохгүй байгаадсан учраас манай үнийг явуулаад Хвичаг оронд нь тоглуулад авах. Тийм Унай Эмре бол яг 10 дээр тавьчихад байгаа яг 10 номер дээр. Он гарснаас хойш бүх тэмцээнд Дембеле лигийн хүрээнд Дембеле 8 Асенсио 6. Одоо тэгээд PSG-тэйгээ тоглоно үстэй. Лигийн хүрээнд. Авруудын лигт. Зээл хэмж тоглохгүй шүү дээ. Авруудын лигт хамаагүй шүү дээ. Тийм үү? Тийм баха. Хамаагүй хуу. Тэр бол Европын тэмцээн юм чинь. Тийм үү. Асенсио ямар ч тач ийм супер үзүүлэлттэй. Намжуулт бол энэ юуны амарчин сайн. Paris Saint-Germain байхдаа ч гэсэн намар бас голын дамжуулалт тоглолтын тоглооны эхлэл мэхлэг аюу сайн тавьсан. Одоо шазуур тавьчих واخа.
Тийм чи одоо X Paris Saint-Germain-ууд Астон Виллад байгаа шүү дээ. Дасгалжуулагчаас эхлүүлээд те байгаа. За гэхдээ Асенсио харин юу яахгүй байлгүй. Ер нь бол тэгээд нөгөө Paris Saint-Germain-дээ байх сонирхол байгаа үстэй хүнд. Одоо ч байхгүй. Одоо ч ингээд 96 оных 29-тэй. 30 хүрлээ батхгүй. Астон Виллад арай үлдэхгүй байлгүй дээ. Зүгээр зээл дуусаад буцах байлгүй дээ. 100 л одоо шилэгдэх гэсэн. Гүг Асенсио өөрөө юу? Астон Виллагаас Тэгээд өөрийг нь хэрэггүй гэдэг байгаа багт тэнд юу гайх юм бэ? үгүй хэрэггүй ч гээгүй баха. Уг хүн чинь яг нэг Одоо л Асенсио гол нь шаардлагагүй л харагдаад байна л та PSG. тоглолтын яг энэ тактик дээр л болохгүй байгаа болохоос Асенсио сайн. Би бол 100 баг үлдчих байх л гэж бодоод шүү дээ. Астон Вилла те. Тийм. Харж лээ. Астон Виллад үлдээ. За, онолтуудыг харъя. Paris Saint-Germain Aston Villa сая хэлсэнчлэн одоо эсрэг Unai Emery бол өшиг авахгүй ч очно үстэй. Халтсан биз дээ тий. Тэг яг зөв Асенсио Unai Emery хоёр тэгэл шүдээ зугаалж шүү дээ. За, Real Arsenal тэр жилийн 6-наас хойш ер нь тоглоогүй л үү? Хооронд ерөөсө таарч байгаа. Тэр чинь шүүгийн 8 л үү? Шүгээ 16. шүгээ 16. Нөгөө Real-ийн шүгээ 16 5-гийн нэг нь 5-6 жил дараалдаг тий. За тэгэхэд бол таарч тэр янрын шоу тэр бол үнэхээр тэр нэг 6 нэлхээ ургаар амар шүү. За Paris Saint-Germain бол аврагын лиг нэг амар удаад тэр финалсан. Арсенал мөн адил аврагын лигт нэг удаад финалсан. Ийм түүхтэй хоёр баг байгаамаа. За нөгөө хоёр нь бол авар болсон байна. Астон Вилла ч бас авраг үстэй. Астон Вилла 2 удаа төрүүлж ирсэн. Нэг удаа төрүүлсэн санагдаж байна. Реал бол ойлгомжтой тийм. Aston Villa 82 он төрүүлсэн. Европын авраг. Реал 15 төрүүлсэн. 15 болов уу? 15. За Арсенал PSG хоёр бол нэг удаа үзүүрэлж үтсэн хоёр байна. Гардууд. Гард цолтой болсод байж. За дараагийнх нь. Сайхан жирэгдэг заанууд байна гэдэг шиг. За тэгээ баг Европа конференц гэдэг үргэлжлүүлээ гэж. За манай энэ бол ерөөсөө дандаа аврагууд байна шүү дээ. Тэ? Тийм ээ. Барселона, Дортмунд, Байерн, Интер энэ дөрвөлээ одоо аврагууд. Дортмунд их. За Ливерпулс нь бол ёстой юм болсонгүй. Гэхдээ миний бодлоор Лил гарч ирснээс Дортмунд нь жоох үзэхгүй л үү дээ. Тийм ээ. Жоох үзээд. Дийлж яг 2 метр. Гэхдээ ер нь болсон шүү дээ. ер нь яаж ч үзээд одоо Барселонод ер нь барчих байх таа. Одоо энэ би ер нь ингэж бурж байгаа нь бурууддаг шүү. Яг тий? Эд бадыг нь хөдөлж байх таа гэж. Тий, түрүүшин доор зүгээр хитрхи яасан гэж Яг шүү. хэсэгтэй бол хоцсон. Гэхдээ хоёр тоглолтод нокаут стейж арай өөр ахгүй. Дийлдэ ялцчгүй Дортмунд дээр туршлага бичиж. За энэ жилийн Байерн чинь бол одоо бас айхтар сайн байгаа. сайн Интер ч сайн байгаа. Тий. Интер ч их чанга. Интер сая 2 дахь гол алдлаа. За ингэж чинь аврагын лигт хамгийн цөөхөн гол алдаад одоо төрүүлс цом өргөсөн баг бол Челси байт юм аа. За хэд вэ? Дөрвөн гол алдсан байт юм. Интер одоо 2 Тий. Тэр бол одоо хамгаалтын аймаар баг л да. Тийм биз дээ. Чин Ерөөсөө 1-0 үстэй дандаа. ерөөсөө алдвал нэгийг л алд. Өөрснөө ч гэсэн нэгийг л хийн. Тэр аймаар л да. Дөрвийг Канте Жоржины хоёр л ерөөсөө цэвэрлэгэн дээр нь байгаа гэж бодохгүй юу. Тэгэд ардталт нь Тиаго Силваар үүдгэр байгаа гэж бодохгүй. Аймаар л да тэр. Тэнгүүт энэ ч одоо хоёр тэр рекордыг эвдэх гэдэг. Интер магадгүй шүү те. Гол нь финалд үлдэхийн тулд За би Байерн Барса. хэлэхгүй бол загнуулах баха Реалынхаа фанууд. 16 оны Реал 3 гол алдчих. Финалтайгаа нийлээ 3 гол алдчих. Тийм үү? Тий. За би тэгтээ эргээ шалгаж. Юу? За та Европа лиг. За Европа лиг дээр Лацио ямар ч юм За гараад ирсэн байна. Лацио Пилзенийг хоцсон. За Бодо Климт бол Олимпиаксын тийм эргэн эрэлт мэрэлт хийлгээгүй. Тэ? За Франкфурт бол бидний ярьж яснаар Аяксыг угаасаа ерөөдөө илүүрсэн. Тоттенхэм харин Алкмарыг талбайд нэг гол алдсны тэрний л хэрэг гарлаа тий. Тэр талбайд нь 2-2 алдсан байсан бол Тийм би уус хэлчихсэн шүү дээ. Очоод бол нэг хийн шүү. Өөрсдөө олон хийхгүй болсон юм уу гэдэг. Яг л тааруулаад ажиллаа 3-1-ээр. за тэгээд одоо Лацио Бодо Климт 2 Лацио яг энэ Бодо Климт бас нэлээд үзэх байх шүү аа. амар үлээ. Тэгтээ яах вэ? Их голтой тоглолтууд болох байхаа тий. За би худлаа ярьжээ. Уучлаарай. За тэгс хэдийг алдсан байна. 5-ыг алдаад финал хүрсэн байна. Чад бүхлөт нь 5 андуурж байгаа. За Франкфурт Тоттенхэм энэ харин одоо Тоттенхэмийн нөгөө бэртлүүд эргээд эдгээд Одоо яг орж хүмүүс нь ирсэн чинь баг муу тоглох гээд байна уу яах гээд байна. Өөр тэгэл эн чинь сүбэдэ юм чи яах вэ тий. Энэ ойролцоо тоглолт болно. Тэ. Франкфурт Тоттенхэм. Нөгөө Солонко, Бернан Джонс мас бүгд ирцгээдсэн. Тий ирцэн. Тий. Төвийн хоёр нь ч ер нь ирцэн шүү дээ. Ирцэн. Тэгсэн чинь сая Фулхэмд нэг айгүй давилж илээ. Тэр чинь юм нутгийн юм одоо хайсан. Тэг дөнгөж ирээд хийж байгаа маашин тий. Тийм Бас бас. тийм байж магадгүй. За. За энд бол одоо талбай дээр энэ Европа лигийн финалыг зохион байгуулах Билбао буюу Баскууд Явж Рейнжерс гээд сулхан уучраа гэж бид нэр бодоод байсан чинь
Бас яах вэ? Рейнжерс Фенербахче харин мултарчлаа гэсэн чинь тэнцүүлээ пенальт өгсөн шүү дээ. Тэгээд хараач. Тэгснэ пенальта ямар муу зөхөө. Би бас шинэ бас Араас нь манаах тэгээд бас олон юм яриалах шиг үлээ. Тэгнь. Ямар ч байсан ахын багийг лөвөрцөл байж таарна. Тийм. За тэгэнгүүт яалчгүй Штева Бухарест бол Лионд хүрэхгүй юм байлээ. Тийм ээ тийм юм болоогүй. За Сосидадыг давтсан гэдэг чинь манай Зив хол явж штэ. зэвж анжны яваа. Зэв Сүбэдээ бол хоёр талаасаа уулзвал бас гоё болох таа. Тий. Уг нь бол гоё. Манчестер Юнайтед Тэгэхгүй бах уу? одоо Лион одоо Сосидадыг барцсан Лионтойгоо үзэн штэ. Тийм. Асуудал байхгүй шүү. Зүгээр цаанаас тэр Белбао гэж чанга амил юу болд юм байна гэж би бодоод байна. За хэтрүүлдэг шүү инквер явали. Хамаагүй ярьж байгаад одоо гөө дараагаар нэг бас нэг хаанаас ч юм Лионы фэнүүд гэж гарч ирээд намаа гэдэггээр Хаана нэг үзэхгүй очоод үзсэн юм байна. Яг одоо юу чи энэ 8 багийн ингээд чигсаах юм бол Билбао бол төрүүлэх магадлалаар ихний 3-т орно шүү. Тэгээд Финал нь талбаад ирээ. Тэгээ харин. за Битис гараа авсан. за энэ ч одоо нөгөө уцраа чинь бидний нөгөө бүр анхал зургал гарахад л ярьжсэн Битис Фиорентино хоёр ч уулзах гал байна. Яг Яваа л байна. Одоо энэ хоёр гараад ирэх үү? их баха. Яа чанга байна. Фиорентино аман улам чанга байна. Битис айхтар байна. Тий. Битис ч одоо шинэ кингийг авцсан сте. Тийм шүү дээ. Хоёрдугаар кинг гэдэг. Шинэ кинг. Антони хоёр. New King. Нөгөө л Челси ганцаараа байгаа. Үгүй юу ярьж. Ганцаараа гэж бод. Одоо энэ чинь гол хоёр баг хэлтэй байж шít. Битис Фиорентино хоёр. Яа тэг нөгөө чинь чангас тас. Нөгөө энэ Цэлээ Лугано хоёрын эхний тоглолт нэг тэгэр дууссан шүү. хоёр тоглолт 5-4. Хоёр тоглолт 5-4. Цаг сунгаад мөрөөс гоё Амар гол Амар болсон тий. гоё тоглолтсон лээ. Цэлэ одоо Фиорентино ч сая Panathinaikos гээд Цэлэгээсээ чанга багийг даваа гараад ирсэн баггүй юу? Тэнгүүд одоо Битис ч мөн адил Яглианыгаасаа хэцүү багийг давсан баггүй сая. За Челси Пош тавчихна. Легия Варшав. За энэ нөгөө талд ч одоо энэ Rapid Wien. Юргор. Борац гэдэг Юргор за. Вен ч тэгээд нэг тийм Тэр дээр Челси Легия Варшав хоёрын хоцны финалд үлдсэн сте. Ер нь тэгж л үзсэн сте. үгүй юм уу? Rapid Wien ч энэ жил тэгээд нэг тийм тэр Борацтай ямар ядруу тоглож байна. Харин тийм ээ. Rapid Wien эдэр бол нөгөө талсан бол нөгөө Битис Фиорентино хоёрын гараас гарахгүй юм байл. Rapid Wien чинь уул нь бол нөгөө хүснэгт нь 4-т орсон юм байна. Хэсэгтээ бол гайг үзсэн Тийм гэж. 4 хожоод нэг тэнцэн нэг бол. Тэгсэн сая энэ Борацтай бол айгүй ядруу утсан. Арай л гэсэн юм. Тэг яг тэ энэ талын хамгийн том нь тэр уг нь Копенгаген байсан юм л да Челсигийн дараа орох. Тэр нь тэгээд эрт таарсан тэ орно. Одоо энэ бол Челси угаас хилээд байгаа ш тий. Фэнүүд нь одоо эртхэн Пош машин одоо визэд харуулад финалийн спорт авах хэрэгтэй гэдэг байгаа ш тий. Варшавт ч үзэж юу? Айл хот Вроцлав тийм. Одоо энэ Варшавт ч чод финалд үлдэвэл Вроцлав. Вроцлав. Пош тавч. Шөнгөний виз ер нь хөөцөлж байгаа юм тий. Тэгэл одоо хэцүү. Поши фэнүүд хэцүү тий. Тий, чаа. За эхний хэсэг өндөрлүүлээ. Хүүхэн ч цаг бүр талилаа яг ингэх гэсэн. За, нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр сайн сайхныг санхүүжил нурайтай Голомт банк ажиллаж байна. Нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн баг сэрээ Tiger брэнд ажиллаж байгаад болох таатай байна. Хэсэг хугацаанд завсарлаад Английн лигийн цомын мэдээллээр иргэд болцсноо. Нэвтрүүлэгт хамтдаа үзэгчдээ маш их баярлалаа. 31 дахь дугаар маань үргэлжилж байгаа. За 2 дугаар хэсгээр хамгаалтын юу? лигийн цомын финалийн тоглолцоо ням гарагийн орой Англид бол болсон. Энэ үеэр Английн Премьер лигийн тоглолтыг байлгахгүйгээр ерөөсө бүх англичуудын анхаарлыг лигийн цом руу төвлөрүүлсэн. Цомын финал Ливерпул Ньюкасл тоглосон. Томин үзье. За Ливерпул бол энэ тоглолтын өмнө бол маш хүн тоглолт бол хийчихсэн байсан. Ньюкасл бол зөвхөн энэ тоглолтод 14 оны хугацаанд бэлдсэн юм байна лээ. Тэгээд 2 жилийн өмнө лигийн цомын финалд хожигдсон Ньюкасл 70 жилийн хугацаанд Английн дотоодын ямар нэгэн тэмцээнд төрүүлээгүй байсан. Хар цувралаа зогсоох үгүй юу гэдэг тоглолт болсон. 70 жил цом байхгүй. Байхгүй. Алан Ширэртэй ч байхгүй, Майкл Оунтэй ч байхгүй. Байхгүй. Оо яг нэрийг хэлж байгаа даа. Яг нөгөө чемпионшип дунд нэг 3-4 төрүүлсэн. Тэрийг бол цом гэж үзсэн. Мэдээж тооцохгүй тий. Энди Кэрол мөргөөд төрүүлжсэн. Энэ бол ингээд зохилтыг
Манайхан 14 хоног бэлдсэн юм байлээ Ньюкаслын. Дэн Бурн энэчээс одоо харж байгааг үүдэж тараа тэр. Энэ болонгийн цогцолтыг 14 хоног бэлдсэн. Холоос миний хийх гэж л 14 хоног бэлдсэн. Айгүй хичээж мөрсөн Дэн Бурн. Англи шигшээ дуудагдсан ба. 76 оноос хойш Ньюкаслын төлөө гол оруулсан. Финалд гол оруулсан. Энэ одоо Диего Жота хизээ юм болцсон тий. Энэ одоо бас нэг форматаараа баларж байгаа маа. За ингээ 2 дугаар үе ихэлсэн. За ингээд уг нь гол хийсэн. Гэхдээ одон тоглолтод бол байсан. Исак. Энд чинь Энтони Гордон улаан утастай тоглоогүй. тий энэ торгуулт нь дуусаагүй тоглоогүй тийм Нэг ээ. Фэй цомын өмнөгчтөн дээр улаан утсан чинь энийг өнчгөр болчихж байгаа байхгүй. Тэгсэн. Тэр нэг юунд Хотын дуусаагүй. цом гээд. Тий. За энэ гоё дамжуулалт. Хобай унгаалаа. Эхний хүртлээ дуусгалаа. Яа. Исаак том баг руу явах болсон уу? Одоо Ньюкасл бол тэгтээ бүх юмаа тавиад Исакийг үлдээх ёстой шүү дээ одоо. Тий. Одоо өөр одоо зорилго Цалинг нь одоо том зорилго бол байхгүй гэсэн үг шүү дээ одоо. Том өөр одоо 8-ны цонх дээр бол зорилго бол байхгүй. Одоо өөрөө яах юм байгаа. Танах том зорилготой байгаа үстэй. Одоо тэгээд танад ийм давтлагч байх. тий Исакийг авахын тулд их хэмжээний мөнгө л одоо төлөх ёстой гэсэн үг. Тий Исак үнэхээр тоглолтыг л өөрчилж байгаа маа. Заалын ширээрийн голын баярыг хараа. Тэр малгацад анмуут өсөрч байсан. Аргагүй. Арсенал бол одоо давтлагчгүй байх шүү дээ. Тий давтлагч байгаа. За ингээд тоглолтын Кеза. төгсгөлд 91 дэх минут санагдаж байна. Эхлээ отон тоглолт гэж Хажуугийн тооцоогүй. шүгчих зөрөгтэй Гэхдээ гэж байгаа. вар үзээд бол Тэр нотон байсан юм уу? Байхгүй. Гарцаагүй гол байсан. Кеза энэ чинь 70 дэх минутанд гарч ирсэн байсан баг шүү. Тэгээд Оо, ёс баг 6 давтлагч гаргасан. Ливерпул тий. Бага бүх юмаа л гаргасан даа сумаа. Тэгээд энэ 4 минут сунгасан. Тэгээд сүүлийн нэг 120 секундаас сонирхолтой 8 болсон. Юу шүү? 8 сунгасан. 8. Энэ гол нь 3 дээр орсон. 94 дээр орсон. Гол нь 4 дээр. Дахиад 4 минут тоглосон тий. Тэгэхээр 5 6 минут тоглосон баг. За ингээ гоё. Тоглолтын За, шийдвэр тэгээд- Дан Бурн тодорсон. Одоо манай нөгөө NBA Токиг манай идрүүг маань Ньюкаслын фэн. Ньюкаслын фэнүүд айгүй их байд Бас юм. байт юм байлээ. Байд юм Монголд бас нэлээд байд юм аа. Тэдгээр фэнүүдтэй. За тэдгээр фэнүүдтэй баяр үргээ. Тэгээд эн чинь ер нь амьд ахуй цагт нь авж байгаа анхныхан цом юм биш. 60 жил дэмжлээ гээд нэг Вемблигийн гадаа нэг өнгөн чавс Тэглсэн. ярьслага өгч. Ярьслага өгсөн байлаа тийм. Тэглгүй байх. 60 жил Энэ дэмжсэн. бол хотоороо бөө юм болж байгаа шүү дээ. Яа. Тий. Хот олдсон юм. Одоо энэ Алан Ширэргээд энэ Премьер лигийн мэрэгэн буучийг байхад хүртэл цомгүй. Премьер лигт 2 удаа, 1 удаа 2-т орсон. Английн 100-д 2 удаа финалд авч чаддаг Алан Ширэр. Ньюкаслтайгаа. Алан Ширэрийн өөрийнх нь мөрөөдөл Ньюкаслын өмсгөлтэйгээр ямар нэгэн цом төрүүлэх байсан. Тэгээ одоо нэг яг өөрөө үзэж чинь тий. 2 жилийн өмнө Ньюкасл нэг энэ лигийн цомын финалд үлдээд Манчестер Юнайтед тоглолтод Алан Ширэр тоглолтын өмнө бол тэгж хэлж байсан. Энэ жил Ньюкасл давруудын лиг ирэх авах нь бол надад бол сонирн биш байна. Цом авах нь л одоо миний мөрөөдлийг бол биелүүлэх гээд байна гэж хэлж ирсэн. Тэгээд харамсалтай Ньюкасл 2 жилийн өмнө Манчестер Юнайтед бол хожигдчихсэн. Одоо ингээ 2 жилийн дараа бол 2 жилийн өмнө цомын финалд хожигдсон баг яаж сайжирсан бэ гэдгийг л харууллаа л да. Цомын финалд яаж бэлтгэх ёстой гэдгийг бэлтэж гарч ирээд тэгээд 70 жилийн дараах Финал дээр юу анхаарах хэрэгтэй юм бэ гэдгийг тий. финал дээр юу анхаарах ёстой. Шүн Жижигхэн элементээр очиж байгаа байхгүй. Тэр сая Тэр одоо Тоттенхэм тэр нөгөө Мориньог финалынхаа дараа халах хэрэгтэй байсан шүү дээ. яг зү тий. Мориньо ч яг финал дээр юу анхаарах вэ гэдгийг маш сайн мэддэг хүн байхгүй ганц тоглолтод тий. Тэр бол гайхалтай. яг 3 өдрийн өмнө халдаг. Тийм. Тэгээ цом авч чаддаггүй байхгүй. Тэгээд сая юу яаж байгаа цомд яаж бэлтгэх ёстой гэдгийг энэ тоглолт харуулж байгаа. Дан Бёрнний тэр булангийн цохилт байгаа шүү дээ. Булангийн цохилтоос гол хийж байгаа момент байгаа шүү дээ. Тэрийг Ньюкаслынхан сүүлийн 14 хоногийн хугацаанд бэлтгэл болгонд ирсэн. А гэхдээ тэр хувилбараа сая өмнөх Премьер лигийн тойрогт бол хэрэглээгүй. Зөвхөн тоглолтод бэлдсэн. Тэгээд Дан Бёрн жишээл тэгж мөргөж хийж байгаа. Тэгээд Арне Шлот тэгж байгаа юм. Дан Бёрн шиг ингэж тэр хол зайнаас ингэж хүчтэй, ингэж оновчтой мөргөнө гэдэг бол 100 тохиол 90-т нь бол байхгүй. Зөвхөн нэгдэн л байна. Энэ зүгээр таарчлаа баяр үргээ гэж байгаа боловч нөгөө талдаа Ньюкасл энийг хийхэд бол 14 онд бэлдсэн байхгүй. Тэгэд энэ гол бол тоглолтын хэмнэлийг бол одоо маш одоо 180 градус эргүүлж өгч байгаа ш. Цаг эхний үе дуусгаж хахад маш чухал гол оруулж байгаа ш тий. Тэгээд Ливерпул ерөөсөө яг ингээд ерөөсөө тоглолтыг үзсэн л тэ шууд шүн үзсэн. Ньюкасл бол бүр ингээд үнэхээр л яг үнэхээр 14 хоног бэлдсэн хүн яаж Шүүж хийхээр өсөө Ньюкасл. Бүх талаар илүүрсэн. Тэрийг нэг зүйл энэ бол бүр ингээд нэг сонин юм олж харсан чинь харуулж хараад судалсан. Нэрээ тийм юм байна. Мохамед Салах Ливерпулд ирснээсээ хойш одоо энэ хүн чинь хэдэн тоглолтод орсон юм? 300, 400.
300. За 300 байгаа. За 300 гэсэн баг тий. Гол нь 200 өрөх гэдэг чи. Тий. 8 жил үст. Анх удаага хаалгарууч цогж чадсангүй, голын ч боломж үүсгэж чадсангүй. За гол цогоо юм чи ямар гол авах вэ? Тий. Анх удаага ингэж салах энэ Мундаг хамгаалжээ. үзлээ. Зүүн талд хэн байгаа юм? Ливрамент Чигшээ дуудагдсан байл шүү Тий. дээ. Челсигийн ак тийм л да. Би одоо бас иймэрхүү газар энэ жоо нэрээ гавчуулж явахгүй. За. Тэгээ мэдээж та. Угаас юу гадар явж чаагүй. яг тал муу Ливрамент орж ирсэн. Бас авчуулчих юм уу тий. Аа Чи юм байл авчуулаач. Баста авчуулах юм болго. Энд давжуулаад байна. за дахиад нэг сони юм хэлж өгье. Дахиад нэг сони юм хэлж өгье. Английн дотоодын 2 цом байж шүү дээ. Лигийн цом, FA цом. Тий. За Эди Хау ингээд төрүүллээ. За Ньюкаслын фэнүүд 70 жилийн дараа цом авцарлаа. Эди Хау өөрөө англи хүн. Үүнээс өмнө одоо ингээд жил болгон л энэ тэмцээн 2 тэмцээн ингээд жил болгон болж байгаа. Англи хүн Англи дасгалжуулаа. хүн дасалжуулагч юус төрүүлэхгүй байсан цуврал байна. Харри Реднапас хойш. Харри Ред 2008 он 8 он 8 л. Портсмуттай англи Портсмуттай. Тий. Фей цом дөрөв. FA цом төрүүлснээс хойш дотоодын цомд англи дасалжуулагч юусоо төрүүлэхгүй байж байгаа Саяди Хау. Тотнем дөрүүлэхэд тэр дасгалжуулагч нь хэн байсан юм? Хуанда Рамс байсан байхгүй. Оо, 17 жилийн Бербатовтай төрүүлдэг дээр. 34 удаагийн финал болоход нэг ч удаа. Тэгвэл наад Портсмут ч амар төрүүлдэг байхгүй юу? Одоо Питер Крауч, Жермен Дефо байгаа ш наач тийм Тийм үү? тийм. Тэгвэл Якубо, Макубо байгаа ш бүгд. За тэгээ бас нэг юм сонир тохиолдол олсон. Юм судлаад байвал их гоё юмнууд олдноо. Харри Реднап 2 удаа Портсмутад ажиллажээ. Хамгийн анх удаага 2002 оны 3 сард Портсмутад улирал дуусгах чагт нэг томилогдож ирсэн юм байна. Тэгээд эренгүүтээ нэг 8 хийж нэг тоглогчийг багтаа Портсмутад авчирч тэр тоглогч нь хингээч. Борнмотоос Эди Хавыг хөдөлж авчихсан. 600 мянган паундаар 3 сарын 22-нд томилогдоод 3 сарын 25-ны өдөр Эди Хавыг 2 дугаар лиг тоглож исэн Борнмут клубээс Портсмут руу 600 мянган паундаар Эди Хавыг. За тэгэхээр мань хүн чинь одоо хамгийн сүүлд англи дасгалжуулаад цом авахд өөрөө тоглогч байсан. Тэр үед нь бол явцсан байсан. Гэтэ ямар ч тач хамгийн сүүлд төрүүлсэн 2 англи дасгалжуулагч бие биентэйг нэг нь дасгалжуулагч нэг нь тоглогч нь байж бүр нэгнийх нь анхны 8 антер нүртэл болж исэн юм тохиолдол бол. Портсмут айгүй хүчрэхэг айгүй гоё баг байсан шүү дээ. Тэгээ тэрний санхүүгийн асуудлаас болж оноо асуулаад доош унсан. Одоо энэ чемпионшипээс унах гэж шүү дээ. Тий. Сүүлийн 3-ын тоонд л явж илээ. Ньюкасл ч одоо тэгээд топ 6-даа хэрэг орж чадахгүй бол энэ цомыг авсан гэдгээр конференц лигийн билээ авах. Тийм үү? Европ лиг биш үү? Европ биш. Яг конференц лиг авах. Нэрээ тийм тийм. Ньюкасл хамгийн гол нь конференц лиг. боломжтой байгаа. Тий. 5 нь аврагын лигд орохоор болчиход байгаа шүү дээ энэ жил. Тий. Ньюкасл одоо аврагын лиг авахгүй л байгаа л та. тий зүтгэн л тий. Одоо ч өөр тэмцээн байхгүй ч Ньюкасл Англи цомоос хасагдсан. Одоо лигийн цомдод төрүүлчлээ. Одоо ингээд 4-р сарын 1-ээс 6-р сарын 1 хүртэл бол Премьер лигт бүх фокус Ньюкасл явна. Хэрвээ Англиас 5 орвол юу яана гэсэн үг л дээ. 6-7 нь Европад, 8 нь одоо Хайденхайм шиг Бундслигийн 8 гэж байхгүй юм билээ. Энэ бол максимум 7 хөх юм шиг л шүү. Одоо тий. Нэг бол Бундслигээс 8 орж байгаа шүү дээ. Тэгвэл Европ лигт нэг л орох Энэ юм. өдрөлтөө Бундслигээс 8 орсон. тэнгууд Тийм үү. одоо Ньюкасл өөрөө конференц Хайден лигийн цомоос аймаг авчингуудаа өөрсдөө аврагын лигийг авчих юм бол тэр нь баг устгах бах. Англиас хойтон конференц лигт баг орохгүй байх магадлалтай. Тэгээ нөгөө квот нэг улсаас хэтэрхий олон оруулах. Тэгээ өнгөрсөн үеэрл Испаниас ч илүү нэг тийм тохиолдсон. 7 юм уу 8 аль нэг юм бэ? 8 юм бэ тий. Гарна. Шаазгаануудтай холбоотой нэг Үгүй FA Cup-д төрүүлсэн одоо багч яах юм тэгэхэд. Европагийн ирэх байхгүй. Шууд Европ лиг Хааж цаа. Тий. Одоо чинь 7-8 бишээ 6-7-2-ын 7-гийн булаана гэсэн үг шүү дээ хэрвээ өөр баг төрүүлчих. Тэгж чадахгүй бол 7 ордгоор л орно. Челси чинь 7-д орчоод 6-д орчоод 6-д орчоод нодлын ягаад 6-д 7 нь бүр юу руу байсан? тэнгуүтээ 8-д орсон Манчестер United FA цомын төрүүлэнгүүтээ Европагийн лиг Тэнгүүд болоод Челси доошоо Челси доошлоо конференц болчих واخ. Уг нь Европт орохгүй байжсэн чинь Европыг авсан байхгүй юу? United FA төрүүлэнгүүд танах доошлж байгаа. Тий. За одоо дайлах. Юу яа. Ньюкасл холбоотой нэгэн хард суурал байсныг тэд яг энэ баг бүрэлдэхүүн зогсоолоо. Финалд хожигддог. Финалд байтугай Wembley цэнгэлдэхэд 9 дараалаад энэ баг хожигдсон. Тэнцээч байна. Юу байсан гэхээр За тэгэл олж баг оруулдаг. биш энэ олон пенальтсан биш үү? 74 оны нэг 2 англи зам финал тэр 98 мөрөөс аахгүй. 74 онд пенальта за Ливерпултэйгээ 3 тэгдүүлж үнэхээр бараагүй юм байна. 76 онд City Юуны финалын? 96 оны цом. Лигийн цомын пенальт 2-1-ээр төгссөн байна. За 96 онд Community Shield-д
За энэ өстой өсгүү тавиулсан байна. 96 оны Манчестер гэж амар. 96-ны намрын тоглолт 98 оны хоёрт орсон. Арсенал дээр бас боломж ирэн байхгүй л байсан байна тий. За 99 он дахиад финалдаа финал дахиад Манчестер Юнайтед боломжгүй. Чин нөгөө 2000 оны FA цом шүгрийн дөрөв тий. Wembley Челсид очсон. Шүгрийн дөрөв тий. Тэнгүүтээ Тоттенхэм нөгөө шин зингэлтгээ барьж байгаа хооронд Wembley тоглосон шүү дээ. Тэрэнд хүртэл очиод хоёр. Угаасаа тэр чинь албаар Wembley тоглосон юм чинь. Тэгээд 23 онд финалдж байгаа нь энэ сая цэнгэлээ яриад тий. тий ингээд энэ баг 9 дараалаад Wembley зингэлт хүрээл нь. Ерөөсө гол нь ерөөс хоёрхан л оруулсан юм шүү дээ Wembley-д. ингээ төлөмөг бас гоё юм аа. Эди Хови бол энэ тоглолтын өмнө Ньюкаслийнхаа одоо гол тоглогчдыг нөгөө нэг урам зориг өгөх те энэ финалд байдгаа амиа тавиараа гэдгийг одоо ойлгуулахын тулд илүү сайн ойлгуулахын тулд бүр ингээд Ньюкасл хот ард чинь тэр чигээрээ хэдэн зуун жилийн ингээд түүхтэйгээр ингээд хүлээж байгаа шүү гэдгийг Яа тэгээд тийш хийсэн юм байна. Яасан бэ? Сая өчтөр даваагаар энэ ч бүтсайн өөрөө болчихж байгаа шүү дээ. Даваагаргийн өглөө Хүрт ямар ч хичээл сургууль цуглаад Ард юм тэгсэн бох уу. Ньюкаслын сургууль цэцэрлэгийнхэн өглөө цуглахдаа төрийн дууллаа ш. Ньюкаслын сүлд дууллыг дуулсан. хотынхаа дуу. Хотынхон дуу. Ийм нөгөө хар цагаан оролттойгоо өмсгөлтэй багш нар бүгд Ньюкаслын өмсгөл өмссөн. Баяшаа тий. Ньюкасл гэхээр одоо бүр кинонд мөнгөлөгдсөн. Гол гээд кинонд. Тийм үү. Тэгээд Сантьяго Муньес хөлбөмбөг одоо нэг тийм төдийлэн сайн байн үздэггүй сонирхдаггүй хүмүүс Вигэн Атлетикийг сонссноо Ньюкаслыг сонссон байх уу? Ньюкаслыг сонссон байгаа тий. Ньюкаслыг хүмүүс айгүй мэддэг хэрнээ хажуугаар нь Вигэн цом аваад байдаг. Хажуугаар нь Борнмут цом аваад байдаг. Хажуугаар нь Лестер лигийн авар голоод байдаг тий. Ньюкасл юу ч байхгүй. ийм байжээ. За ингээд нэгэн сайхан түүхийн гэрч боллоо гэдэг. Гоё гоё. Ньюкаслын фэнүүдтэй баяр хүргэе. Тийм баяр. Баяр хүргэе. Идрээдээ баяр хүргэе. Баяр үргэ. За, Английн Премьер Лиг рүүгээ шилжиж да. За, ерөөсөө ганцхан тоглолт онцлоо. За. Арсенал Челси. Энэ бол Санд эрт болохоос гоё юм байлээ. Эрт үзээд. харин тийм байлээ. Тий, гоё юм байлээ. За ингээд яг үнэндээ бол гол хийх хөнгөө хоёр баг тогссон. Чондоо. Байхгүй манад одоо Одоо энийг нь ингэж өгч чаа. Нөгөөт нь тэгээд бас уг нь чи хийх боломжтой тий. Өгдгөөрөө л өгсөн байна шүү дээ. Өгдгөөр өгч чаа. Тэгээд хийхгүй л байсан л та. Тэгээд Гэхдээ танаа довтлох чи хий. манай давтлагч юу? Мерино шүү дээ. Энэ бол Мерино 9 номер класс 9 номер. Манах хий. Танах ч бас гайгүй инкунку Инкунку. нэту мэту жил бас гайгүй юмсоо сонсогдоод байлээ шүү. Гэхдээ нэт бол инкунку бол явахгүй шүү дээ. Одоо энэ жилд энэ зам явах бах уу? Инкункугээс одоо юу ч хүлээгээд нэмэр. За энэ бол энэ баг гар үрээ пенальти хийлээ шүү дээ. Тэ? Энэ дэр бис гайхс яг фар үзэхдээ энэ гоё юм болсон билээ. Нэгэндээ ойгоод санч за энэ бол өстой гоё бол ингэ цохилчоо. За, хэд хоног илтсэн. Энэ өстой гоё. Энэ сүүлийн 2 сар Арсенал гол болонгийн цогцолтоос голыг өөр хөлбөрсөн. Одоо энэ дахиад бүр ойрын камер үзүүлэх юм бол энэ бүр амар хан босгосон юм билээ. Энэ Кукурэ дээр хаана явж байгааг мэдэхгүй зэ. Тэр цаашаа хараа явж байгаа. Энэ болж байгаа бүү мэд. Хаалж харахгүй. Юу Сүчекэд очиж хадаг барьж очиод нэг шилэмтэй очиод тэгээд тахгүй. Тэгээд Сүчекээр Заалгасан тийм. Тий энэ Сүчекийн гол л байгаа. яг энийг хийж чадах юм бол бас хамгаалахд хэцүү шүү. Яг ингэж мөргөж чадах. Харин тийм шүү дээ. Тий юу ч харагдахгүй байж байгаа шүү. Энд чинь 2 м хортой алгасан. Яа. Рая алдж байгаа шүү дээ бас. Тий. Хаалга чигэлцсэн бол дуусаа. Тий. Өнгөрсөн өдрөлгснээс хойш 27 дахь голоо булангаас. Арсенал хийж ин Арсенал тий. хийлээ. Дороо ээж араасаа багаас 10-аар илүү байна. За энэ 2 дугаар үед явсан ганц аятайхан Челсигийн тоглохооны шилжилт байсан шүү. Маш хэлбэрхэн 3 дамжуулалтаар шууд тоглохоор явжсэн шүү дээ. Тэгээд Челсигийн одоо энэ яг бөмбөг эзэмшилт байгаа л байгаа юм. Гэхдээ ерөөсөө тоглооны Тийм Палмор яасан юм бэ? Нэттэй гэсэн үү? тий түүр дамжуулт юм баг. Ер нь бол Джексон Мадуэке хоёр бэртснээс хойш тэгээд сүрж ийн дөө. Дээрээс нь Палмор авахгүй болчихсон. Одоо энэ Палмар ч тэгээд бас тэр хоёртойгоо ойлголцоод байх юм. Энэ бустай нь ойлголцохгүй. энэ өстой үн аятайхан тоглохооны үлдэр явсан шүү. Энэ бүр сонсогдсон ш тас гээд цохиод хааж байгаа нь. Тий. Энэ дээр манай Стерлинг зээлийн эр байгаа учраас үндсэн багийн хасрыг тоглоогүй. Тийм тий. Нэрээ тийм байгаа. Тэгсэн. Нэрээ Стерлинг тэгээ тоглох гэж би таажсан болж байгаа. Чи бас нөгөө мөнгө харуултаа л яваа. Бүү харин ч Мерино Гол хийх юм болж байна. Авгуудын лиг төөрхөн 2 ассист болсон тийм. Өгсөн амт байгаа харин тий. Тэгээ манай Мерино гол хийсэн. Мериногийн 5 дахь гол. Одигар Челсиг эсрэг 5 ассист өглөө. Энэ бол рекорд юм байна. Яг энэ хоёр багийн авч байгаа. Одигар өөрөө 27 дахь ассистаа өгч Фреди Люмбергийг гүйцсэн. Люмберг 26 таа байсан. Энэ тоглолтын дээр Челси 79 дахь улирлын
79 дэх шар утас авсан. Шар утасны тоогоор лиг тэргүүлж ийн. Гих мэтчлэн одоо үзүүлэлтүүд гарчээ. За тэгээ Челси бол энэ тоглолтын дээр бодлого жоохон усангүй Байхгүй. байх хэвээр. За хоорондын уучрааг нь харъя. Хоёр багийн хоорондын уучраанд ерөнхийдөө Челси Энэ хожихгүйд яваа. сүүлийн 5 жил ялангуяа Артетаг ирснээс хойш бол үнэхээр одоо 7 Челсигийн одоо ирэлгийг нээж чадж байна гэсэн. 7 тоглолт дараалаад Энэ яг сүүлийн 7 юм уу? тий сүүлийн 7. Тэгээд ерөөс 2 тэнцэл бусдад нь ажигдсан шүү дээ. 5 хожигдоод 2 тэнцсэн. Чита уг нь Дрогба Лампардын үед бол эсэргээ байлаа шүү дээ. 95-аас 2005 оны хооронд 19 байсан юм байна. Арсенал 19 тоглолт хожигддог. Тэгээд 5 он Мориньо ирээд юунд хэрцүү бол буцаа солигдсон шүү. эсэргээрээ цаашаа ерөнхийдөө баланстай. Ер нь тэгэл Дрогбагийн үед бол амар өст. Дрогба бол Азарыг явтал ер нь бол Челси хожоод идэг байсан шүү дээ. Азар явснаас хойш Арсенал нүдж яах шиг байна шүү. Доргоч 10 байсан л да амар ирсэн. Амар. Яаж хийж байгаа л гол ичдэг байсан тий. За Роберт Санчесыг онцлоё. За танаа хаалгач бол өнөөдөр хэснээс хойш Ичүүгийнхаа хүнд 6 дахь удаага Аврагчин аврах боломж өглөө. Аврагчин юу юм бэ? Яг 7 гоолыг ингээд эсрэг багийн хүндээ өгөөд бишээ 5 гоол алдчихад байгаа байхгүй юу? Тий. Тэнгүү цаана 5 6-аг өөрөө ингээд буцаага хаацсан байл нь шүү дээ. Өгснийгөө өөрөө. Тий. Энэ бас ингэж энэ саяных дээр хааж байгаа амар реакц шүү. Реакцаа сайн. Энд чинь нөгөө айлын хүнд өгөөд өөрөө тэрийгэ буцаагаад хаасан нь сая ингээд нэгээр нэмэгдчихэж байгаа. Нэгээр нэмэгдчихэж байгаа. Нэмэгдчихэж байгаа. Өөрийнхөө хаалтын статистикийг сайжруулт юм шүү. Бараг тийм. 5-ыг алдчихад цаана 7 гэдэг өөрөө хаачих. Наа чинь бол Энэ бол гоё. далбаар өгдөг юм байна угаасаа. Тэр чи 5 7 молоо өгж ийн гэдэг чинь. Хаасан нь их байгаад байгаа шүү алдснаасаа. Өгж байгаад хаасан нь нийтдээ 12 удаа айлын үнд шууд өгөөд Өнгөөрөө тэгж тоглолтын рүү алдаа гаргадаг боловч яг хаалган дээр бол бас хаалтан дээрээ сайн. реакцтэй тий. Хаалтан дээрээ сайн. Хаалттай цохилтоос Санчесийн хаалганд оруулна гэхэд маш хэцүү. Гар урт. Бараг 90 болонлоо хүрнэ гарна. Тийм өсрэлттэй. Цаа чи нэг хэсэг бас Тэгээд булангийн цохилтоос холоор л явуулахгүй бол хаалгачтай ойрхон явуул бариад авчна. Өндөр. Сая бол хэмтсэн тулд орж шүү дээ. Тий. Сая бол наанаас нь ингэж давуулж хаалгаж. Ер хаалт талдаа Санчес сайн. цааш зөвүүн тосож мөрөж. Наан чинь одоо саяны тэр айлын үнд өгдөг нь 12 өгөөд 5-ын алдаа 7-ыг нь хаацсан гэдэг байна. Амар байна. Тэр тэгтээ жоо чангтай шүү. Супер ууст. За 29-р тойргийн бусад тоглолтуудын үр дүн хэдүүлээ шалгая. За Астон Вилла Ливерпул бол түрүү сард төрүүлээ тоглочихсон. За бусад тоглолтууд гэвэл Эвертон Дэвид Мойс сарын шилдэгдсэн жолоо хожигдж явж байгаад. Эвертон нэгд ирчиг авсан. 90-д дээр хийсэн. 90 дээр ирсэн тий. Одоо бууж өг дээрээ л ирсэн шүү дээ Эвертон. За Хусаном маань өөрийнхөө хаалганд хусчихсан. Хусчихсан 2-2 болгоод тэнцсэн. Хусанов ч ингээд үе үе алдаа гаргаад байх юм уу яах юм. Брайтон гэхдээ амар формтой байна. Челситэй нэг тоглолтог дээр те. Хашаага мөргөж өгөөд Брентфорд Джексон л өгөөд. За энэ Вулверхэмптон чухал хожил аваад баг. Вулверхэмптон болж шүү. өөрийгөө ер нь энэ үлдэхэр олцсон. аюу хэрэгтэй ажиллаа. Саутгемптон Гарийнхаа дэс бүр тасарчлаа. тэгсэн. Энэ тоглолт нь Вулверхэмптон хожоог бол За Борнмутын байх нэг байсан тийм ээ. төвшөөгийн Борнмутын цуврал нэг хэсэг цаацуулж байгаа. Энэ Брентфордыг аягуулсан угаасаа барддаг юм байна. Энэ сүүл Премьер Лиг 22 оноос хойш 6 тоглоод 4-өвдгөө хожоод 2 тэнцэж байгаа гинэ. Брентфорд. Гэтэ Борнмут сүүлийн хэдэн тоглолт ерөөсөө амжилтгүй болчиход байгаа шүү дээ. За Тоттенхэм угаас хайсан шиг хайж байна Премьер Лигийг зүгээр. Сүбэдэ. Тий Сүбэдэ зүгээр шууд хайж. Жив одоо яаж байгаа юм бэ? Зэв тэнд Нөгөөх нь яг Лестер юм дөө. Лестер байсан юм аа. Лестер юм даа. Манай Лестер ч өстө унжээ. За Ньюкаслын тоглолт бүр сар хойшлсон байна тийм. Сарын дараа болно. Сарын дараа Хэдэнд гинөө? 4 сарын 17-нд. Үу яа. Одоо яг Кристал Палас ирчиг авцсан байгаа шүү дээ. Тий. Юу юм бэ те. Энэ үеэр нь ахиулаас Манай жоох унтсан бах юм. Палсийн чинь өстө хавар бол те. Үу яа. Тий. Олег Гласнерийн Кристал Палас Ханш нэг тэр дийлдэг болчихсон шүү дээ. Цагаас өнгөрөөд авдаг. Цагаас өнгөрөөл Кристал Палас ирсэн. Аюул Аюул болдго шүү дээ. Тий. Тоттенхэм нөгөө Анжи Постекоглу ч Фэнтэйгээ зодтолдох гээд буу юм болсон л бас. За тэрийг нэг сүртэй яриад явах. За Ливерпул ингээд ер нь өнхийдөө 20 сар аврагын лиг өсөлтөд амар юм болох нэ. За энэ яг энэ байрал энэ ер нь их тийм айхтар өөрчлөлтөд ороод сүйд Боурнмутад хүрэх боломж байгаад байгаа байхгүй. Миний одоо юу гэдэг чинь те таамгаар Ньюкасл, Челси, Сити хоёрыг Яг энэ 4-өөс 10-т явж байгаа багуудаас хамгийн амар формтой байгаа нь Брайтон шүү дээ.
Яг Брайтон ч нэг формтой ч юм шиг байснаа. 4 дараалал авчихсан. Сая бол яг Тэгсэн тий. Астон Вилла нэг хоёр талд тоглож байгаа учраас одоо Астон Вилла ер нь бол хэцүү. хэцүү. За Фулхэм ч ингээд гайгүй юм шиг байснаа нэг гачин хожигдд юм аа. Тийм ээ тийм. Ноттингем одоо дөрвөөс буухан уу? Аа. Ноттингем ч харин ичээрээ явах хаа. Ичээр яв. Тий. Үгүй байг гэхэд энэ дөрөв дээрээ тогтож үлдэх гээд байгаа юм шиг. Яаж хийж яагаад тийм. Гэтэ яг олон тоглолт байна л да. Бас болоогүй л. Болоогүй. Олон тоглолт байна. Наад бол ч хоёр хожигдоход эвгүүтэн л дээ. Гэтэ яг нөгөөдөл нь бас байнга ингэж тогтмол хожихгүй шүү дээ. Хоорондоо эдэр чинь тоглохгүй. Олон багууд өрсөлдөөнтэй тий. За нэг 3-4 тойрын дараа бүр гоё. Жишээлбэл Челси тоглогчгүй. Тий. Тийм Тэгээ үстэй. сүүлийн 5 тойргийн өмнө ямар болох нь харъя да. Тий. Тэгээд Майкл Джексон байхгүй. Майкл Джексон эзэр ирэх. Харин тий. 4 сарын 1 гэсэн байсан. 2 гэсэн байсан. Тийм үү. Тэгвэл угнаас боломж байгаа л юм байна. Инээдмийн баяраар л энийг л ороод ирэх юм шиг. Зулралт тусаал орж ирэх юм. Тийм байна уу? Тийм ээ. Гэтэ Майкл Джексонээс гадна яг сая ингээ Арсеналтэйсэн тоглооны тоглолтын дээр тоглохны тоглогчид яасан айх тэр үлбийсэн байна. Уг Жейден Санчо өмнөд гэсэн шүү дээ. Жейден Санчо баг байгаа хэсэг нь мэдгдсэнгөө. Нето уг нь бол нэлээд галц огтойсон бас ингээ унчлаа. Тэгээд юунд дээд юм болоо тий. Уг нь энэ хоёр бол жишээлбэл Энэ нөгөө саяны тоглолтын дээр хамж явахтай тоглогч нөгөө талбайн голоос нөгөө тоглооны эхлэлийг тавьсан нөгөө нэг түлхүүр дамжуулалт өгснөөрөө Премьер лигийг тэргүүлээд байгаа. Энэ цоч бүр. Тэгээд ингэж очоод тэндээс цаашаа утаа болчиход байгаа гэсэн үг үү? харин тэр хоёр одоо саяны Одоо Нето руу их гоё өгж яах гэсэн үг шүү дээ. Эсвэл Санчо руу эсвэл Инкунку руу маш гоё өгөөд байна гэсэн үг байхгүй юу? Яг ингээ гаргаж өгөөд тэнгууд нөгөөх нь өөрөө эргээд цогтх юм уу эсвэл нөгөөх рүүгээ дамжуулаад гол оруулах юм уу? Тэр нь л байхгүй байгаа даа гэсэн үг байхгүй юу? Тэрнээс яг тэр голын өмнөх дамжуулалтыг бол Энцо маш сайн хийгээд байгаа байхгүй юу? Тэрний өмнөх цэвэрлэгийг нь Кайседо бүр сайн хийгээд байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээс дараагийн сүүлийн хоёр цогтол байхгүй байгаа. Гол хийх хүн л байхгүй байна л да. Гол хийх, голын дамжуулалт өгөх хоёр нь байхгүй. Исакийг авахгүй дөө. Исако 100 төгч. эднийхийг аав гэсэн чинь мөнгөгүй юм байна. Танад бол 100 байгаа шүү 100. Баярлалаа. Би багийнхаа өмнөөс ч өгч. За, Премьер лигийн өндөрлөл хэдүүлээ завсарлаад орж ирэхдээ бусад лигүүд дахиад ярих юм зөндөө байна. Цаг нэлээд явсан байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр сайн сайхныг санхүүжүүлэн ураатай Голомт банк ажиллаж байна. За нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн барыг сэрээ Tiger брэнд ажиллаж байгаад болох татаа хэсэг хугацаа завсарлаад Европын бусад лигүүдийн мэдээлэлээр олцголно. За нэвтрүүлэгт хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. 3 дугаар хэсэг маань эхэлж байна. 3 дугаар дээс. Испанийн Ла Лиг руу шууд хэдүүлээ. Орё. Энэ удаа Атлетико, Барселона. За хөр Атлетикогийн хар дарсан зүгд үргэлж илсэн. За өмнө нь бол их сайн тоглосон. Сайн ч За энэ дөнгөж тоглолт эхлээд Ямал айхтар угаасан юм билэ. Пүм. Яа. Тэр цаатлын шонг баг долоогоор гарч ирлээ. Тийм солгоо хөлн яг одоо энэ Ямалын цохоод байгаа энэ дамжуулаад байгаа энэ амар ухаалаг өгч байгаа юм. Аав их үү. Өөрөө цөх боломжтой газар. Тэгээд файлж харцсан. Яа. Энэ дээр одоо хараарай. Ханс Филип энэ дамжуулалт ирэнгүүт дуурлана одоо харж байгаарай. За энэ болохоо очлаа гэж. Тэр доор тий. Одоо ингэж харгаа гэж. Тий, эндээс Гризманы дамжуулалт бол үнэхээр классаа амар гэж байна. миний хайртай тоглогч Гризман. Одоо энэ дээр ингээ отон шахаад Антуан гэж цагдж байгаа юм тий. За ингээ хоёр тэг болгоно. Миний хайртай тоглогч. Сүүлд тараа энэ 6 дараалал голдож байгаа Барсаг эсрэг. Тэгээ бүр Селтад багтаа ч хийсэн, Сосидадад ч хийдэг, Реалд ч. За Ямар ч багт байсан Барсаг хийдэг нэг хүн байна. За одоо энэ түрүүний яриад байдаг л да. Одоо энэ Гризман ингэж очих шаардлага байгаа юм уу? Энэ зараас нь бас ингэ шаардлага байгаа юм уу? Тий. Яг ийм эндээс гол их хэцүү шүү дээ. Хэцүү болоогүй л дээ. Энэ зүгээр Левандовски шийдэж байгаа байхгүй. Тэрнээс яг хөө зүгээр мэдээж хүн бол хэцүү. Яг Левандовскигийн болно юу боловч тий чинь зүгээр теглүүлэх ёстой байхгүй да. Тэгж харуулж очих шаардлага байхгүй юу? Зүгээр л хараа зогсож яхад энэ аюул холоор ерөөс энэ л гол эргүүлсэн л дээ. Тэгээд энэ бол зүгээр ингээд маш тийм жижигхэн момент тахгүй ерөөсөө. Энэ минь ингээ хамгаалтын алдаал байгаа тийм. Одоо энэ дэр Левандовскигийн дэр бөмбөггүй гүйлтийг харах юм бол өөр дээр 2 хүн авчраа Фераныг суулчихж байгаа байхгүй. Тэгээд энэ шахалтын Лева гараа наашаа 2 хүн аваад гүйчихэж байгаа. шахах ёстой шүү дээ. Леватай зурлаад байгаа хүн. за ингээ 2-1 болоод тэгээд ер нь бол барыг тоглолт дууссан дөө. Тэгээд одоо. Би За энэ бол кино. Уусаа 2-1 болонгот Диего Симоне Энэ залуугийн ер нь нэг болчихлоо. Энэ залуугийн солгоо болж одоо Арен Робиноос ер нь Арен Робины эдвийн солгоо үйлс ямар хөө байна.
Одоо Баг тэр хавцаа ирсэн юм шүү. Энэ жоохондоо. энэ жоохондоо Робины Хэд үеийн 30 настай Робины сүүлээс илүү болчлоо шүү баг. баг тийм болчлоо. Тийм За амар. би энийг хийгээ бүр дуусгасан. За ингээд 4-2 болсон. Тэгээд Левандовскигийн тэр ихний гол орохоос өмнө Барса бол ер нь ямар ч олигтой тоглоо хийж чаддаггүйсэн. эхний үед л их сайн тоглосон юм байна лээ тий Барса. Хоёрдугаар үед бол Нэг хөлөгтэйч тоглоогүй. Би яг үзсэн л дээ. хариулсан юм Энд байна. чи 2 тэг болох хүртлээр амар хөөрхөн өгөө аваатай. Атлетикоч өөрсдөө Эхний үед юу байсан? Нэг 4-4 цогс шүү дээ. Ганц хаалаа онсон шүү дээ. тий харин тий. Энэ түүний төсвөлд алдсан. Тэгээ Барсагийн отонгийн шахалтууд нь жаахан юугүйчих гээл, хойно сугурчих гал ингээд тэгжсэн. Тэгээд багхгүй. Тэгээ хоёр тэг болчихоор би бол ер нь за баг дууслаа гэж утсан яг үнэ. Энд чи Реалын фэнүүд бүр ингэсэн сууж байгаа шүү дээ. Нөгөө Барса ч тоглолт дутуу байсныг хэлэх үү. Тэгээ ингээд одоо оноо алт одоо үлрэл дуусгах чинь юм байна. Оноо алт хамгийн өндөр магадaltaй тоглолтын дээр оноо алдаад явжсэн гэсэн чи байдаг. Тэгээ сая тэр Левандовскигийн ихнийг бол тэр Эниго Мартинес жишээ нь төвийн хамгаалагч хүн бүр 16 гаруй тулж орж ирэнгүүтээ зүүн жигүүр рүү хаях хамгийн өндөр магадaltaй байгаа байхгүй. Тэнгүүт бүр зүүн рүү ингэж даялж орж ирснээ хөдөлгөөнийхөө бүр эсрэг түрүү өнгөт Левандовски айгүй хэцүү нөхцлөөс хоёр хүний дундаас стейжн дээр буулгаад зогсож байгаа. Тэгээ унаа гойцчих. Одоо үнэхээр олон жил тоглосон нэг туршлагатай хүний байн хийдэг юм. Тоглолтын эхний гоолыг Хулиан Алварес хийсэн. Хулиан Алварес энэ үлрэл 8 дахь удаага тоглолтын эхний гоолыг хийж байгаа. Энэ үлрэл хамгийн олон хийсэн нь Лева юм байна. 9 удаа тоглолтын эхний гоолыг хийсэн. Лева болохоор 40 тоглолтод энэ үлрэл бүх тэмцээнд 40 тоглолтод 35 дахь гоол хийлээ. Ерөөсөө бид нөгөө өөр хүмүүсийг л яриад байгаа болохоос тэнцээ яг хийх ёстой яамны үндсэн үргээ одоо хийсээр л яа. Лева яг нөгөө удирлынхний хасаа бодох юм бол гол нарай цөөхөн байна. Тэгсэн. Одоо сая жишээ нэг лигтээ нэг эхлээд нэг жоох ингэстэй 3-4 тоглолт дараалал голдоогүй тоглолт байгаа шүү. тий. Ямар ч тач гоолоо бол хийсээр байна, ажлаа бол үр гүйцэтгсээр явж байна. Тэгээд Лео Мессигээс хоош гэдэг ийм үзүүлэлтүүд бол Лева дээр яваад л. Левандовски балан дор авах хэрэгтэй байсан тий. 20 онд. Тэрийг баг нөхөж өгөх бахоо. Хоёр гоолоор хожигдож яваад барьж хоцсон 23 онд Селтад тэгсэн юм биш үү? Тэгээд Атлетико ч өөрсдөө хоёр тэгэр хожиж байгаа хожигдсон тохиолдол нь 7 оноос хойш анх удаа гинэ. Тэр нэг Атлетико Симони байхад бол ерөөсөө нэг илүү гарчвал ер нь тий. Симони байхад хоёр гоолоор хожиж байгаад хожигдох тохиол байна. Сая тэгээд За маш хүн тоглолтууд хийж байна яг үнэндээ бол. харин тий. Бас Атлетико ер нь нэг тийм ном уншуулж байгаа гэдэг. харин тий. шинэ 15-ны цусар заслаа хийлгээ өгнө буралдаа. Энэ тоглолтын урд өдөр Бямгаргийн орой юу тоглосон? Реал клуб жишээ нь Улаанбаатарын цагаар Би одоо тэрэн дээр бас Реалыг жоохон унаалтчих юм бол за нилээ ядарсан байгаа даа. амар ядарсан байх. Реал ч их сайн тоглосон шүү дээ. Тий. Тийм. Талбай дээр Эмбапе яалтчгүй тэгэл нь хоёр хийгээл. Эмбапе хоёр гэсэн мөлөө. Тоглолтын тайм үзэхгүй. Тоглолтын дараа хэвлэлийн баг хурлаар Анчелоти юу гэж хэлсэн бэ? Анчелотигийн мэдээллийг хэвлээ. Харъя. Анчелоти юу гэж хэлсэн гэхээр өнөөдөр бид хамгийн сүүлчийн удаа 72 цагийн амралтгүйгээр тоглох шиг боллоо. Бид дахиж 72 цаг амрахгүйгээр тоглохгүй. Ла Лигээс тоглолтын цагийг өөрчилж өгөхийг 2 удаа хүссэн ч тэд юу ч хийсэнгүү энэ сүүлчийн удаагийн хоёр. Сони интенч нэг юу яадаг штэ. 3 дахь хүн тоглолтын юм бол заримдаа хагасны тоглолтыг бүтэн сайн руу олгож шилжүүлдэг штэ. Тэгж шилжүүлээгөө гэд дургуутсан байна да тий. Цагийг яг ингээд тооцоолж бүр нарийн бодох юм бол 68 цагийн дараа Атлетикогийн тоглолт дууснаас 68 цагийн дараа Реалын тоглолт эхэлсэн байх. Зөв. Аргагүй. Энд дээр бол жишээлбэл ингэ лигүү зохицуулалтаас хийх хэрэгтэй л дээ. Одоо чинь нэг Премьер лиг дээр бол юу яадаг штэ. Аргууд лиг тоглолцсон багууд бүгдээрээ л ер нь бол бүтэн сайн тоглодог штэ тий. Зөв. Энд дээр нэмээд хэлэхэд бас ийм болсон. Нөгөө Осасуна Барсагийн тоглолт өнгөрсөн 7 хоног болох байж байгаад хойшлцсон штэ. Нөгөө эмчин бурхан болоод. Тий. Тэрийг тэгсэн чинь сая өчигдөр Ла Лигийнхэн хизээ хийн гэж төгссөн. гэхээр 3 сарын 27 онд гэж байгаа. Ишгшгийн цугларт дууссан. Ишгшгийн цугларт 3 сарын 26-нд дууссан. Тэрний маргааш тэгсэн чинь Ханси Флик өчигдөр бөөн уур болоод тийм штэ. хэрвээ 3 сарын 27 онд гэж бид нар тоглохгүй. Ла Лигийнхээ гэсэн. Тийм штэ. Тэр Өмнөд Америкийнх ирж амжихгүй юм билээ. Тийм шүү. Даруухоо Рафиня энэ байхгүй. Тэгээд дээрэс нь Тэг онгоцсон 7 цаг. Онгоцсонд олон цаг. Тэгээ цагийн юуны эсрэг. Тэгээ бүр хамгийн амар нь 3 сарын 27 онд 4 дахь өдөр заяа. 28-нд Осасуна тоглох байртай байгаа одоо бүр маргааш нь гэсэн үг. Тэрийг бүтэн сая өдөр болох юм хаашаа. Тэгээд Осасунаг бас яаж байгаа тий. тийм байна тий. Тэгээ Осасуна болохоор 4 сарын дундуур манайх тоглох саналтай байна. Тий. Барса болохоор яг тэгж байгаад нэг завсар гарах байлгүй дээ гэсэн юм байна. Тэгсэн чинь үгүй хамгийн ойрын боломжтой үедээ бид нэр тоглоулна гэсэн бол тоглоулна гэдэг.
Тэгээд Барса өчтөр шүүх рүү дахиад давж залтах гал. Лалиг жоохон юу юм аа. Энэ угаасаа Одоо энэ Лалиг Барса 2 бүр үзэж Барса 2 Реалтай бол үз тараад байгаа шүү дээ шүүгч. Дааны Олмог бүртгэн бүртгэхгүйгээ Лалиг ч Барсаг шүүх болсон байна шүү дээ. Путацаа майспач тий. Одоо ерөнхийдөө чинь Гой хөлөөг тоглох нь дааж Роверти бас бас одоо Франког санагдуулна нэг нөхөр байна уу юу? За цагийн тухай юм бол юм бэ шүү тий. бэн. Асууд лээ шүү гэдэг чинь. тоглолтын За дараа нөгөөдөл чинь Алавесыг өөрийнхөө үүрэндээ аваачаад бас яцаа. Энэ айгүй хэцүү баг юм а тий. Тэг гэртээ аваачаад яачаад идэг. Реал нөгөө Эмбапе, Беллингем хоёр бол өвдгөө тэрэл Шүүд Роналдо авах юм баг ер нь унахаар ойлгомжтой болчихлоо. Вайдолид За Виаралыг аачлаа. Жирона, Валенсиаг унж ийн Валенсиа. Валенсиа Валенсиа тийш харсан байсан шүү. Гайгүй. хохорцоо харагдсан. Тэ яг уу бас жоох эвгүй. Яас яг уу бас нэг запастай байгаа. Валенсиг аачлаа. Билбао ингээд топ 4 ер нь орох юм байлгүй те. Баа мундаг байна. Сосона хэцүү. Райо, Сосидад бүр баларлаа. Хожигч явж байгаа хэвчээсэн шүү. Сэдэд угаасаа энэ жил муу аа. Хийхтэй бол муу. Энэ жил муу аа. Энэ Хийсээс ч юм уу. сүүлийн 4-5 жилийн хамгийн хүмүүс сэдэд болж байна да. Харин тэгж байна. Стол. Санаа Битис ч одоо ер нь Чамрах 5 6 Вириалтай тэнцсэн шүү бүр ороод ирсэн. За өснөгтийн шууд хэвлээ харъя. 5-6-2 ижилхэн байгаа шүү. За ингээд Барса тоглолтод 60 оноотой хоорондын тоглолтоор дөрөвт хэрэгцсэн учраас Барса нэр нь байгаа. Хариу тоглолт хийzүүлээ. Бүр сүүлээсээ 3-т 34 дэх төрөгдсөн. 35 ч. За Атлетико маань ингээд Атлетико зүгээр одоо боломжоо алдсан. тэгээ топ 4 л явж. 3-таа л. Жога юм болчлоо тий. Билбао ч ер нь энэ дөрөв л юм шүү дээ. Барса Реал хоёр яг ачаал нэмэгдээд улирлын төгсгөл рүү учиргүй л нурчихгүй болоод Атлетико боломжгүй болжээ гэж. Тийм ээ. За Villarreal, Betis 2 тэгээд Реал 5-6 даал юм байна. тоглолтод байна. Европод игдэл юм байна. Тийм баг л. Эхний 6-гийн дундор шуурах баг орох. Тийм Betis энэ жил одоо Фиорентинаг марах юм бол пенальт үзнэ. Маярко нэг хэсэг гайг байснаа жоохон судалтай тий. Конференц Нэг тийм. бүр дөрөвтэйсэн. Нөгөө хин гол гэсэн шүү дээ. Севиа ч харин бүр хойноос нэлээд хойноос орж иж байгаа Тий. 10 руу ороод ирсэн байна. Гэхдээ ч зай байна. Испанийн ихтэй эхний дөрв бол тасал. Билбао энэ жил юу яачвал яах юм? Өөрөөсөө Европод игдэл төрүүлчихвэл одоо энэ топ 4-төө угаасаа орцсон тэгээд төрүүлчихвэл Тэгвэл тав дахин болох үл. Үгүй шилжихгүй. 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 гохин уу? Тийм Гохин. За Гохин болно. За, Ла Лиг бол ингэж үргэлжилжээ. За, Италийн Сери Ад Тэгээ яг зүгээр яг албаар бол биш бах тий. Яг гიშгэлт нь яг тэгж таарсан болов гэж яг бод. Байран жоохон мэдрэмж баримжаа алдсан байна уу? Тоглолт бас нэг тоглолтод орох сэтгэл зүй өдр байгаа ш тий. Маш их мэдээж одоо нэг хөөрсөн байж таарна. Тэгээ тоглолтын нөгөө нэг бас практик алдсан байдаг ш тий. Хэдэн жил тоглоог болчихсон. 2 жил. Тэгээд улаавцаалаа. Яг улирал дуусгаас өмнө дахиад хэдэн минут зүгээр тоглоод аваасаа тий. Уг нь бол Делали бол үнэхээр авъя. Сериагийн шууд улаан яат юм бол. Тэгэл 3 тоглолт. тийм тэгээ нөгөө Погбагийн нөгөө юу чинь шийтгэл дуусч байгаа юм байл шүү дээ. Дууссан. Уг нь 1 сар дууссан юм баг. Тэгээ одоо баггүй л Баггүй болоо. л. Хин бас нөгөө Мудрик нөгөөх нь давд заалдаад манай хүн Допинг нөө. допинг нь хэрэгсэхгүй болсон юм шиг байл шүү дээ. Тэгсэн. Цаг жоо багсгсан юм болов. Гэхдээ бүр Тэгээд одоо яг нөгөө хизээ тоглох. гэхдээ тэр чинь нөгөө допинг чинь айгүй олон төрөл байгаа даа л да. Тэр хүн зэргийн допинг одоо биш одоо санамсаргүй одоо ууж болох уусан байж болох хөнгөн зэргийн допинг одоо байсан юм уу да? Тийм биш. Тэгээд дээрэс нь одоо ингээд Мудрик ингээд тоглолтын мэдүүлэх Одоо тэр хүндүүд чинь болоод хүн усан дотор хийчих мэч гэсэн юм байхгүй шүү дээ. Тэр чинь өөрөө курсээр тариулж ийж курсээр тариулна гэдэг байна шүү дээ. Тийм үстэй. Тэгжээж Саяхан нэг ибо бүрхий ууцсан. тэр нэг юм жижигхэн нөгөө нэг юм бас байгаад байгаа юм ба шүү дээ. Хоригддаг. Тэр бол юу руу хийж болох. Тэр чинь бол зүгээр нэг юм хөнгөн одоо зэргийн допингууд байгаа. Тэгээд юу Мудрикийнх нөө тоглолтод байхгүй байгаа мэдүүлэг дээрх нөө нэг мэдээлэл харахаар гимтэлтэй гэж харагдаад байгаа байхгүй. Одоо нөгөө нэг торгуултай биш. Тийм тэгэхээр зүгээр тэндээс харахад бол яг эцлэгдэн нөгөө нэг Аник хариу үлгээл байгаа. тийм яг шийдэгдэг болтой юм байл л Тий. дээ. Ерөнхийдөө за очоо багтаага нэгдээд байжээ гэсэн. Тий. За, Делали ингээ 2 жил тэр чинь нөгөө Багтаага бол нэгдчихэд байгаа. Бэлтгэл байгаад. сүүл Бишкташ руу нэг зээлэр яваад тэндээсээ бүүлүүлж мүүлүүлээд нэлээд болоод тэгээд ингээд ирсэн. Уг нь бол залуу шүү дээ. Дөнгөж одоо 29 дээ. Одоо 30 хүрч байгаа. 30 хүрч байгаа. 28 29 тэл Делали юу? Делали тий. Их гоё гарч ирсэн дээ. 96 7 оных уу? 96 одоо энэ онд 29 Тэд 96 нах санагдаад шүү. Консисао
Миланд ирсэн. Консалсо ирснээс хойш ингээд тооцсон чинь 2025 он гарснаас хойш тооцсон чинь Болония хожигдож яваа нөхцлөөс 15 оноо цуглуулсан байна. Милан хожигдож яваа нөхцлөөс 12 оноо цуглуулсан байна. Нөгөө талд эсэргээрээ Комо хожиж яваа нөхцлөөс 22 оноо алдсан байх юм. Туршлагалтай ерөөсөн. Туршлага. Тэгэхээр ерөөсөө яг туршлага харагдсан. Уг нь бол хийчихэл идэг үр дүнгээ харагдахгүй. Венеция 24, Саутгемптон, Валенсиа 2, 23. Сая Венеция ч бас юунаас оноо авчихсан байв. Наполи. Тэр доор явж байгаа баг үстэй. Тэгтэйгээр тэнцэж зарим тий. Тий. Наполи өөрснөө ингээ боломж алдсан. Венеция Наполитэй тэнцэж байгаа юм. Үр дүн харч. Шууд үр дүн харч. Аталанта Наполи хоёрыг хорлцлаа ш Венеция. Тэгтэл Интер нь Комод бишээ юунд нөгөө Монцад 2 тэгээр хожигдож явж байгаад 29 тойргийн үр дүнгээ харч. хожиж байгаа. Тий. За энэ дээр одоо манай Ювентус Лацио хоёр бол зүгээр хосоо шовтлуулна гэдэг юм болсон. За энэ тойргийн гол тоглолттой Аталанта Интер хоёр. За Лече Жиноа 2 Жиноад чинь манай нөгөө хэм байгаа юм алдартнууд. За тэгээд Парма Монцо 2 тэнцээд Лациог мөрөстэй. Одоо болгосон. бодоо болгосон. Ой, Эд Бадын хөдөлгөөн. За Торино эвгүй баг Эмполиг аваайцсан. Наполи Венециагаас ингэж байгаа. Маа ингээд өөртөө Сайхан боломж алдчих. Кальяриг Рома хоцсон, Болони бол Лациог нам тавьсан. Фиорентина Ювентусыг нам тавьсан. Үгүй тэг гоолууд нь За өстой тэгэхээр чанартай. Аталанта уг нь ингэж бодсон байхгүй юу? За Би битгий Италийн лиг үздэг бүх хүмүүс Аталанта талбайдаа Интерийг бол зулгаанаа. Тэнцчих байх байна. Харин энэ завсраар Венециагийн талбайд Наполи тавдаг гэж бүгд бодсон байхгүй юу? Тэгсэн чинь Яг эсрэгээрээ. эсэргээрээ Наполи маань бардггүй Интер тэгсэн чинь Аталантаг 2-0-д л гараад ирж байна. Тэг чин тий. Ингээл ч бас нэг улаан мул авцсан байл үгүй юу? Аль аль нь улаан авсан байл. Аталантагаас яг хин Гасперини улаан юм лээ. Тийм энэ ч одоо бас ингэж бодсон байхгүй юу? Фиорентина талбайдаа Ювентусыг бол зулгаанаа. Ер нь бол зуурна гэж тооцоолоод энэ хооронд чон вороноор ихчээр Лацио дээр нь гарна гэсэн тооцоо байсан байхгүй юу? Тэгсэн ч байхгүй. Бас Юм гарах Их сансан газар эсрэг шин хаосоо. Ер нь ерөөсөө нэг тийм сони юм бас эхнийхийг алдаал тэгэл шарлахаж урагшаа дайрж байгаа сөрж тавиулаад. Солоноос ихтэй амар өчлээ Солоноос тий. амар. Ювентус түрүүчийн тойрогт бас. Ювентус түрүүчийн тойрогт Аталанта 4-гээр хожигдоод ингээд Фиорентинд 3-т. Мотогийн ажил яриг Энэ бол Ювентус бол өөрснөө муу гай. Бүрдгүй муу гай. За хүснэг Айвуух бэртэлтэй. Нөгөө хин Коломоны сарын шилдэг бас нөөш. харин тий. Болоны бүр дөрөв Сүүлж байна тий. 6-ад яваад байсан чинь нөгөө Ювентус Лацио хоёр нь оноо алдаа. Өөрөө хожоод орж ирж байгаа мó өөр. Энэ болооны. За Рома ямар гоё дэшиж байна. Рома Хажуугаар нь аврагууд лигийн 8 тоглолт хийсэн. Гүн наа чинь нөгөө Калафиорига Арсенал руу явуулж байгаа. Зиркцэгээ Юнайтед руу явуулж байгаа. Дасгалжуулагчаа алдчихж байгаа. Тий. Тэгээд нэг Орсолины чиг олдч л байлээ. За Рома доллараар ороод ирсэн. Ер нь бас Боломж байна шүү. Лацио гээд Ривал Гэхдээ Болониос дөрвөн оноо. нэг айл байж. Гэхдээ одоо энэ Фиорентина айгүй сайн байна. тийм байна. Одоо нэг Мойскин Миланд ч боломж байна шүү дээ. Аврагын лигийн өрсөлдөөн Милан гоё байна боломж тийм ээ. байгаад бүрэлдэхүүн нь явахгүй. Комбек хийж хэлсээр байгаа. Нэг хэсэг нэг 8-9 оноо олцсныг бодвол Милан ойртчихлоо. Харин тийм. Тийм ээ. Бас яг 6 оноо олчихлоо. Ювентус Лацио гэж нэг хоёр салгасан юм л оноо алдаад байгаа юм л та. Эсвэл бол хөстөө оноод аваад Энэ Рома их гоё. Ювентус бол үнэхээр ийм бэртлэгэмтэл ингээд ийм хэцүү байгаа юм. Би ойлгоод байгаа. Хамгаалагч нар одоо Хамгаалагч нар нөгөө Бразилууд нь байхгүй Бремер энэ ч одоо Бразилийн шгшээгийн хамгаалагч уг нь бол тэгсэн чинь одоо Ньюкаслаас зээлээр очсон нэг нөхөр одоо Ювентусын төвийн хамгаалтанд зогсож байгаа шүү дээ. тий. Тий. Хэм блэ нэр нь орж ирэхгүй байх зөвлөг. Тэр мэр байж байгаа шүү. Тэгээд Ювентус чинь гараанд нөгөө Winston McKennie энэ ч одоо тоглооны гол хүн болцсон явж байгаа шүү. Лацио бол ганцхан Кастелянасаас бусд нь бүгд байгаа байхгүй. Тимоти Виа баруун зүргийн хамгаалтанд тоглоод явсан байна шүү дээ. Тийм шүү дээ. Ллойд Келли. Тийм Лойд Келли чинь одоо бүр гарааных нь төвийн хамгаалалт болсон. Ювентус бол ойлгож болно. гэдчихвээ. Юуэг бол ойлгож болно. Лацио бол сая бол өөрийнхөө л муудаж. За ингээд ийм сайхан өрсөлдөөнүүд болжээ. За энэ 7 хоног шгшээгийн цугларалтай. Шгшээгийн цугларалтын үеэр бид амрахгүй. Бид бол UEFA Nations League болоод 2026 оны дэлхийн аврах шалруулах тэмцээний сонгон шалралт 3 дугаар сарын одоо энэ цугларалтаас эхэлж байгаа. Эдгээр тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэх болно. Хуваарийг хэдүүлээ үзэгчтэй танилцуулъя. Nations League-ээс эхлэе. Шүгийн 8, 3 сарын 21, 3 сарын 24-нд гээд эхний болон хариу тоглолтууд 3 хоногийн зайтай байж байгаа. За Итали, Герман Герман 2 хоног харчих юм да бас. Нидерланд, Испантай
Хорват, Францтай, Дани, Португал Бүгдээрээ л гоё тоглоо. Яалтчгүй л одоо шилдэг 8 гэлцсэн. бүгд нэгэн зэрэг тоглох нэ. PS 1 2 3 4 гэсэн суг. Тэгээд энэ эхний тоглолтын дараа шийдэгдэх юм уу тэр нөгөө хагас гişэн тоглолтууд нь бүр энэ шүгэн 8 дуусгаад юм уу? Хагшаа нэг газар тоглоно шүү дээ. Тийм. Тэр газар нь тодорхой. Тодорхойгүй тэр нь Герман, Итали хоёрын хоцсон нь тэрээр их юм. Шууд уу? Тий. За. Тийм үү. Тий. Бусдууд нь ерөнхийдөө нөгөө өмнө нь нэг зохиосон энэ тэрэ гэдэг юм харгалзаж байгаа юм байна. Энэ ер нь гэхдээ одоо Европын топ 8 баг мөн үү? За тааргал. Эндээс юу байхгүй байгаа юм? Бараг л шүү дээ. Европын топ Англи харагдахгүй. Англи байхгүй байна тий. Англи харагдахгүй. Бусд нь бол харагдаж байна. Англи яг Брексит болсон болохоор угаалаг. Европын холбоонд байхгүй. Энэ ер нь бараг л байж байгаа сте тий. Яг Швед мэвдийг топ 8 нэг бол. Тэг одоохоор бол яг энэ 8 байна уу? Яг Англиг тооцвол тий. Дайн бол мундаг байгаа, Хорват бол мундаг байгаа. За нөгөө 6-тай юу ярих вэ тий? Тий. За тэгээд хоцснууд Ороогүй юм байгаа юм гэхээр нэг байхгүй. Байхгүй. шүгийн 4 нь болохоор 6 сарын эхний 7 хоног бол Герман юм уу? За дэлхийн аваргын сонгон шалгалт эхэллээ. Бусдууд нь тарагдаж байна гэсэн үү? Одоо Өмдөнмөркийн бүс мөс ч одоо бараг гэсэн үү? энэ 7-нд технээсээ бараг тодорхой болох гэдэг шүү дээ. Тий. Тэгсэн чинь Европ одоод хэлчих. Европ одоод За Кипр Сан Марино хоёроос тоос манд хатл үзнэ. Сан Мариноочдоо сайжирч байгаа тий. За Томас Тухлийн анхны тоглолт Албаны шгшээтэй их тоглолт. Премьер Спортс 2 сугаар гарах нэ. За энэ дээр бол одоо 3 тайлбарлагч тавьсан байгаа. За тэгэл юу Рашфортыг дуудсан байлээ шүү. Тийм шүү дээ. Jordan Henderson-ыг дууссан. Саний юм гээ. Jordan Henderson хаа байсан одоо Голланд Бельгиэс дуудаж Энэ гэхдээ Албан нилээн үзэх баха. Эхний тоглолт чинь нэг баг болох гэж басна. Англи бол их нэг ганц нэг гол шийдэх болов гэж бодоод байгаа. Тэгээд Английн нэг хамгаалалт одоо гэсэн одоо энэ дээр одоо шороо шиг хийж чадахгүй бах тий. Одоо Harry Kane дуудагчаад байгаа. Rashford байгаа юм. цаг бол нэлээд явсан байна шүү. За тэгээд Чех, Феррари арлууд байна, Молдав, Норвег байна. Англи 2 тоглолт Англи 2 тоглолт байна. Англи шиг дэмждэг фэн. 2 Вемблигийн тоглолт бол Хоёулаа талбайтай юм шүү тий. Тэгээд яг Чех чи ер нь бол одоо нэг тийм унж буцаад гоё сэргээд байгаа шүү дээ. Айгу олон сайн Чех тоглогч нар энэ тэнд байна. Тэгж байгаа юм. нөгөө даан бусад томчууд Nations League-ийн тоглолтыг урьдсан шүү дээ. Тий завгүй байгаа учраас qualifiers-ийн тоглолт хийхгүй тэгэхээр одоо харж байгаа л хамгийн гайгүй гэснүүдийг сонгосон байгаа шүү. За эдгээр тоглолтуудыг тэгээд Premier Sports-ийн сугуудаараа хүлээн авч үзэх нэ. Өнөөдрийн Young Talent-ыг Английн Premier League-ээс сонгожээ. За өнөөдөр Дин Хаусон гэдэг одоо Борнмут клуб энэ үлрэлт үнэхээр одоо цоорж байгаа. Нидерланд хүнийг онцолж байна. За гэхдээ Нидерланд төрсэн хэрнээ Испани шгшээ сая дуудаг зүйлсээр сонцоллоо шүү үзэгчтэй. Испани шгшээгийн төвийн хамгаалагч Иниго Мартинес гимтэл авсан учраас оронд нь Дуудагдсан. өөр тоглогч дуудах хэрэгцээтэй болоод тэгээд Дин Хаусныг дуудсан байна. Тэгээд Дин Хаусны уг нь бол Нидерландын 17 хүртэлх насны шгшээд тогссон 19 хүртэлх насны шгшээд тоглож байгаад тэгээд сая жилийн өмнө Испани 21 насны шгшээд дуудагдсан. За ингээд одоо улмаар Нидерландын шгшээ баг Дин Хаусныг дуудахаас өмнө Испани шгшээг дуудлаа. За магадгүй Испани шиг эхнийхээ тоглолт тоглох байх. Нидерланд нь өөрөө хамгаалагчаар ариун байна. Тимээ ерөөсө багтахгүй байгаа учраас тэгж яах гэж байна тий. За тэгээ Дин Хаусон бол Нидерландд төрж өссөн. Тэгээд Хаав нь бол бас Young одоо Ajax буюу Ajax-ын залуучуудын баг тоглож ирсэн хүл өмгтэйг ойрхон байгаад хүл өмгийн гэр бүлд төрсэн ийм залуу байгаа. За төвийн хамгаалагчийн байрал тоглолтыг бол Премьер Лиг үздэг үзэгчид маань сайн мэдж байгаа. Энэ үйлрэлт бол үнэхээр супер байгаа Дин Хаусон. За тэгээд гол онцлог нь юу вэ гэсэн чинь Дин Хаус нэг ингэж байна тий. Маш ухаалаг хамгаалагч гэж байна. Тэгээ ухаалаг гэдэг нь бол тоглолт сайн уншин, тоглолтыг бол хойноос зохион байгуулна, довтлогоо эхлүүлнэ, голын дамжуулалт өгнө, хоёрдугаар давхар таамнахаа мэднэ гэж бас маш олон талаар нь хэлж байна. Тэгээ дээрэс нь Дин Хаус нь 4 хэлээр их хэлээрээ ярьдаг гэж шүү. Англи, Дач, Испани, нөгөөх нь Итали гэсэн баг шүү. Тэгээ 4 хэлээр бол одоо юу гэдэг чинь те одоо үнцэл нь бол Дач шүү дээ. Fluent юм уу те? Тийм тэгээд ерөөсөө ингээд юу юм шиг те өөрөөх их юм шиг ярьдаг те. Дин Хаус энэ үйлрэлт Премьер Лигт 2 гол оруулсан. За 1 гол нь бол энэ харагдаж байна гэж те мөргөж хийсэн. За тэгээд Дин Хаусон бол яг үндсэн төвийн хамгаалагч тэгээд яг орчин цагийн хөлбөмбөг шаарддаг одоо классик төвийн хамгаалагч гэж л одоо яригдж байна да. Тэгээд Испани шагт бол дуудаглаа. За тэгээд Испанийн одоо хамгаалалт бол асуудалтай шүү дээ тийм ээ. Испани хамгаалалт асуудалтай байгааг одоо шийдвэрлэх бололцоотой
маш ийм залуу аюултай хамгаалагчиг бол дуудсан байна. Тэгээд Дин Хаус нь пенальти наалт их сайн зүгтдэг. Одоо тэр 17 орчим насны Европын авраг шалгаруулах эдэрчүүдийн тэмцээнд 2 пенальтаас гол хийсэн байх жишээтэй. Тэгээд Нидерландын 17 хүртэлх насны шгшээ багийн хамтар Европын аргын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн 2 жилийн өмнө тий. Тэгсэн хэрнээ Нидерландчууд ингэ алдчихлаа дээ нэг авьяастай залууга. За тэгээд Дин Хаусныг бол бүр 14-5 настай хахад нь Реал, Барса, Вильярреал, Атлетико Мадрид бүгдээрээ сонирхож ирсэн гэдэг одоо. Бүгдээрээ авах гэж хичээсэн. Тэгээд тэр дундор Ювентус гүйчихсэн. Тэгээд Ювентус гүйгээд Ювентусын одоо яг үндсэн багт хангалттай их тоглож чаддаг. Тэгээд өнгөрсөн одоо улиралд бол Ромагийн бүрэлдэхүүнд бол тоглосон. Хэд хэдэн тоглолтуудад бол оролцсон. Тэгээд энэ улиралд Ювентус Дин Хаусныг бол хадгалж үлдээж чадаагүй. Хадгалж үлдсэн бол одоо ингэж тоглож явах нь шүү дээ. Одоо Ювентусын гарааны хамгаалж явах. Одоо хүнгүй нөгөө Ювентус хамгаалж Борнмутад хохиноо явуулсан. Тэгээд Борнмутад бол үнэхээр мундаг байна. Энэ улирлын Премьер лигийн хамгаалтын шугамд байж байгаа хамгийн гол нээлтүүдийн нэг бол Дин Хаусон бол болж байна. Тийм учраас Испани шгшаагт бол дуудаглаа гэж. Одоо энэ яг хоёр том тоглолт байгаа учраас тоглох хэсэг нь эргэлзээтэй л байна. Гэхдээ ер нь бол Дин Хаусанд бол Испани шгшээ сайн тоглох те эсвэл хамгаалах шаардлага гарах юм бол хангалттай минут олдно гэж бодож байна. Одоо Испанч яаж чих Нидерландтай хоёр тий. За ингээд Дин Хаусон гэдэг нэг юм авьяаслыг залуу хамгаалагч болов. Би харин ундран гарч ирлээ. Нидерланд гэж бодоод байсан чинь Испани иргэншил аваад 23 онд яг аль бисээр иргэншлийг авсан гинөө. Тэгэнгүүтээ тэрнээс ч өмнө нөгөө залуучуудын шгшээд тоглоод байсан шүү. Нидерландчуудаа зөндөл хүн байгаа. Эдний Раул Асенсио санхудаа дуудагдсан сая. Тий. Реалын. Тийм биш. Тэгээ Кубарсын энэ гурав бол ер нь дараагийн 10 жилдээ сайхан гэдэг. Испани хамгаалалтыг хариуцах. Байх болцоотой энэ тий. Тэгээд ялан энэ Дин Хаусон бол бас гоё хамгаалагч аа. Энэ илрэл өнөхөр цоорж байгаа. Борнмут гоё Цоорж байгаа. Хойноос гоё тоглож. Вандикээс өөр юм байгаа энэ Нидерландчтай. 48. Диврей интер байна. Диврей бол нэг тийм Ер нь нас бол яцсан юм. хамгаалагч биш ээ. Ян Маатсан Ямаатсан жигүүр үстэй. жигүүр. Хоёр ингээд одоо ингээд тийм байна. Натан Аке байна. Аке бол дөрөвч тоглолч нь тий. Yoral Hato гэдэг Аяксын хүүхэд байна. Тоттенхэмийн нөгөө хэн байна? Ван де Вен. Ван де Вен байна. Оо, Ван де Вен. Одоо Нидерландд нэр түмэн хамгаалагч байна. Тийм байна. Брей бол их сайн шээ. За нэвтрүүлгээ дуусгая. Цаг маань иржээ. Та гуравтаа маш их баярлалаа. Өнөөдрийн дугаартаа хамтайсан үзэгчдээ маш их баярлалаа. Энэ 7 хоног ингээд жишээгийн цуглаалттай холбоотойгоор Nations League qualifiers-ийн урьдчиланчны тоглолтуудыг хүлээн авч үзэх боломжтой шүү гэдэг үзэгчдэд дуулгамаар нь 31 дахь дугаар байлаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн ураатай Голомт банк мөн өөрийн барыг сэрээ Tiger брэнд ажиллаж байгааг дуулахад та бүхэн сайхан баярлалаа. Дараагийн 7 хоногт шинэ дугаараар иргэд бол заа баяр та.